Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Өнөөдрийн онцлог зочнороо бид Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэг урлаа. Та сайхан урьдчилж байна уу? Сайхан урьдчилж байна уу? Бидний ярилцлага Монголын үндэсний олон нийтийн телевиз болон радиогоор давхар явж байгаа. Тэгээд анх удаага манай студид хүрэлцэн ирж ярилцлага өгөх гэж байгаа танд баярлалаа. Ерөнхий сайд туснаас хойш бас хэвлэлд энэ том хэмжээний ярилцлага өгөх цар тахлаас ахуулаад дайн тулаан газ цагч байсан гэл дээ. Нөгөө талаараа одоо бас дүгнэж ярих ч бас нэлээдгүй тийм олон үйл явдлууд тодорхой хугацаас өнгөрлөө. За би шууд олонний анхаарал татсан асуултаас эхлэе. Нүүрсний хулгай гэдэг сэдв сая 3 сарын өмнөөс үнэхээр ирчээ авлаа. 12 сарын 5-наас эхлээд талбай дээр 20 хоног хүмүүс хүүтэн цэмдэн дээр идэр эсвийн үүтэнд хөвтөжсэн. Үүнээс хойш 3 сар өнгөрлөө. Өөрөө орлоо. Цагаан сар болох гэж байна. Хүмүүс нөгөө үр дүнгээл ихэд байна л да. Шүүхээр хэрэгүүд нь хэр шийдэгдэж байгаа юм бол хэдийгээр та шүүхэд инг тэг гэж заавар өгөх ёсгүй ч гэсэн Монгол улсын хамгийн өндөр мэдээлэлтэй эрх мэдэлтэй хүний хувьд энэ хэргийг шийдэж байгаа процесс яаж явж байгааг нийт мэдээлэх үү? Дистролийн хувьд одоо авилгалтай тэмцэх газар дээр шалгагдаж байгаа гэсэн үг. За авилгалтай тэмцэх газар дээр 4 багц асуудлаар хэрэг үүсээд 70 орчим хүнийг с ิจ гчнэр татаад за зарим нь ялагчаар татагдаад ингээд шалгагдаж байгаа ийм одоо үе шатандаа явж байна гэсэн үг. За ингээд энэ яах вэ гэхээр прокурорын хяналт руу орж ирнэ. Прокуророос шүүхэж шилжүүлэх хэсгийг шийднэ. Хүн хэлмэгдүүлж болохгүй. Хуулийнхаа хүрээнд эрүүгийн хуулийн одоо эрх зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд яралтай арга хэмжээ аав гэдэг зүйлийг бол бидний хувьд одоо байнга л засгийн газрын урал дээр бол мэдээлэл авч байгаа. Ийм төвшөндөө явж байна. Нүүрсүүл ер нь дотор нь 3-4 ангилж шалгаж байгаа юм л. Нэгдүгээрт бол худалдаа авалтууд. Хоёрдугаарт одоо офтек буюу урьдчилан борлуулсан нүүрснүүд. 2 офтек гэрээг ил гаргахгүй үлдээсэн шүү дээ. Иргэний асуулт асууж байгаа шүү би. Тэрийг та эзээ зарлах юм бэ гэдэг. Офтек гэрээнээс ил гаргаагүй гэрээ бол үлдээгүй. За тэгээд олборлолтын одоо компанитай холбоотой асуудлууд одоо бидний ярьдаг жижиг таван толгойтой холбоотой асуудал буюу тэр нөгөө мөрөгцөг алга болсон. Буюу нэг уул бүтнээр алгуулчдаг. Тий хил дээр одоо бүртгэлгүй нүүрс гарч ирсэн хэсэг тухай асуудал. Тэгэхээр энэ асуудлууд бол одоо нэлээд эрчимтэй шалгагдаад явж байгаа юм байна. Засгийн газраас шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгөөч гэж авилгалтай тэмцэх газрын удирдлагууд бидэнд хандсан. 5-7 компани байгуулагдсанаас хойших засгийн газрын бүх тогтоол, засгийн газартай холбоотой бүх баримтчгуудыг бол бидний хувьд бол гаргаж өгч байгаа. За нүүрсний хулгайтай холбоотой ингээд үйл явдлыг ингээд цаг хугацаагаар нь ирэмблээд үзэхээр та эхлээд 22 оны 4 сард нүүрсний хулгайг өөрөө зарласан. За тэгээ харж байхад намар 10-11 сард долларын урсгалыг нэмэгдүүлнэ, валютыг нэмэгдүүлнэ гэдэг нэрээр Эрдэнэс 5-7-д бет томилсон. За тэгээд түүний араас тун удахгүй жагсаал болсон гэж харахаар энэ яг органик жагсаал мөн байсан уу? Зохион байгуулалттай байсан юм шиг харагдсан юм биш үстэй. Хэрэг зохион байгуулалт байвал таныг өөрөө бас зохион байгуулсан юм биш үстэй гэсэн юм хардлага байгаа. 5-7 компанид онцгой дэглэм тогтоох засгийн газрын шийдвэр гаргаад 5-7 удирдлагыг л өөрчилсөн шүү дээ. Бет томилгдсон тий. Тэгээд л тэрнээс чинь хойш нэг 4-5 хоногийн чагсаал болсон. Засгийн газар хэд хэдэн удаа авилгалтай холбоотой юм том мэдээллүүдийг хийсэн л дээ. Тэгэхээр мэдээж тэр бол 2-3 юм шалтгаантай чагсаал болсон. Нэгдүгээр нийгмийн маш их тийм одоо бухимдал үүссэн юм органик юм давлгаа үүссэн. Тэр мас дийлэнх нь үү? Тэр үл дийлэнх нь. За ингээд эхний 1-2 өдрийн чагсаал ямар их хэмжээний юм одоо нүүрсний ловер явцсан бэ гэдгийг олон нийт одоо засгийн газар мэдээллүүдийг задлсны дараа одоо илүү мэдэрч бухимдсан гэсэн үг. Бугширцсан юм хатгийг задлахаас л харахгүй шүү дээ. Тэгэл одоо задлах цаг нь Эрдэнэтийн 49 дээр онцгой дэглэм тогтоож байсан яг тэр эрх зүйн дагуу 5-7 дээр одоо онцгой дэглэм 6 сарын хугацаанд тогтоогод тэгээд тэнд байгаа бүх баримтуудыг олон нийтэд дэлгэсэн гэсэн үг юм. За жагсаал сүүлдээ жагсаалыг ашиглах гэсэн ийм хэсэг нөхдөд гарч ирсэн. За тэрийг бол би одоо бас хэлхэн л зүйтэй ялгарын бодиттой байдал юм чинь. Нэгдүгээр 5-7 компаниас халагдсан ган хуйг болон Монголын оюутны холбооны үе үе удирдлагууд тодорхой хэмжээний санхүүжилт босгож жагсаалд оролцсон. За энэ бол засгийн газрын ийм эсрэг жагсаалыг одоо уриалж эхэлсэн гэсэн. Шалгагдаад эхлэнгүүт одоо байгаа энэ нүүрсний хулгайг
тэмцлийг саармагжуулах гэсэн ийм одоо зорилго агуулсан зүйл болсон. За ГАУ-ыг л өөрөө Монголын оюутны холбоог одоо удирдах байсан. Удаан жаргал бас Монголын оюутны холбоог удирдах байсан. За сүүлд нь одоо Монголын оюутны холбооны одоогийн ерөнхийлөгч гэчээ да. Энэ бүх одоо хүмүүс бол 5-7 компанид бөөнөрөө томилогдож тендер авдаг гэсэн хүмүүс одоо шалгагдаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нэг хэсэг нөхдүүд дээр бол их тийм хүнд туссан л да ер нь бол. Оюутнуудыг одоо дотор байраар нь явах, одоо сүлжээ хийх, мөнгө тараах ийм асуудлууд бол болсон. Гэхдээ энэ бол нөгөө билээд дийлэнх нь органик, гэхдээ ийм зохион байгуулалт нөгөө давхар нөгөө гуй дагж үзүү гэдэг шиг ийм асуудлууд болж нийгмийн бухимдал дээр зорилгоорлож зорилгыг одоо улс төрийн зорилгоор жигсаалыг ашиглах гэсэн ийм хэсэг нөхдүүд гарч ирсэн. За мэдээж одоо манай сөрөг хүчнийхэн оролцсон. Одоо тэрвэл одоо сөрөг хүчнийхээ ажлыг хийсэн гэсэн. За дээрээс нь энэ coin-той холбоотой нөхдүүд оролцсон. Яагаад тэгэхээр хохирогчдын маш тийм том одоо асуудлууд гарч ирээд coin-той холбоотой асуудлууд дээр мөрдөн шалгах үйл ажиллагаанууд хийгдэж эхэлсэн байсан ер нь бол. Гэтэ энэ бол одоо ч эхэлж байгаа юм шиг те бараг жилийн өмнөөс эхлээд явж исэн асуудлууд. Ингээд хүндрээд эхэлсэн. Энэ магадгүй одоо тэр нүүрс гэдэг сэдв нь тэр хэргийг бас замхруулахад хэрэг болж магадгүй гэж бодсон уу? Бас нэг юм хэсэг нөхдүүд бол одоо гарч ирсэн. За дээрэс нь одоо энэ жижиг 5-7 гэдэг юм анхаарлын төвөөс гадна үлчээд байна. Жижиг 5-7 буюу өмнө говь дээр байгаа тэр 5-7 одоо компани асуудал бол луурийнхаа хэмжээгээр энэ том 5-7-тоогоо бараг дүүтгүүс хэмжээний асуудал гарч ирнэ. Нөгөө мөрөгцөг алга болсон асуудал, за тээвэрлэлтэй холбоотой асуудлууд ихэнх нь одоо энэ жижиг 5-7 гэдэг асуудал дээр үүснэ. Улсын их хурлын гишүүн Ажна Батэрдэн гэж бас нэг манай одоо нэг том жижиг толгойч нь түүний өмч. Тий. Одоо уулын өмч биш л дээ. Тэгээ яг нөгөө орон нутгийн өмчөд. Гэхдээ дотор нь хувьтай. Зүг үү? Яг бид бүгдээрээ тэгж ойлгодог. Бодит байдал дээр бол яг үгээр ерөөсө тэр хүний л 100% өмчлэн. За тэр байтугай одоо Монгол ардын нам талаас одоо томилогдож байсан хүмүүсийг нь ч тэр хүн томилсон, арчны нам талаас томилогдож байсан хүмүүсийг нь ч тэр хүн томилсон. Тэгээ тэнцээ ямар ч бүртгэл байхгүй. Ямар нэгэн байдлаар худалдаа авалтын ямар ч баримтууд байхгүй. Харахад олон нийтийн компани. Гэхдээ энэ үл зүгээр л одоо ийм далд эдийн засгийн бас нэг тийм том хөшүүрүүл жижиг 5-7. За жижиг 5-7 дээр бид нэр давхраас онцгой төлөв тогтоосон шүү дээ. Нөхрийн хувьд бол энэ чагсааллыг бол одоо санхүүжлэхт бол онцгой өрг гүйцэтгсэн. За энийг бол би одоо шулуухан хэлчихэн зүйтэй. За тэгээд дээрэс нь одоо энэ нэг оюу толгой Эрдэнэтийн 49 хөгжлийн банкны эрх ашиг зөрчигдөж байгаа нөхдүүд бол засгийн газрыг одоо бас боломжийн үйл унгаач нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулах гэсэн ийм одоо зорилго агуулсан зүйл болсон. За гэхдээ манай иргэдийн хувьд бол бас юм наата цаантаа ойлгодог бас их тийм одоо ухаалаг бүх зүйлүүдийг бол ер нь мэдэрчээдэг юм ард түмэн юм. Тэгэхээр тэр одоо органик ихсэн чагсаалыг улс төрийн зорилгоор ашиглахыг хүссэн хүмүүсийн зорилго бол биелэв. Гадаадын санхүүжилт байсан гэж хүмүүс амд амжирээдсэн шин. За энэ нягтлагдж байгаа зүйлүүд бол байгаа. Гэтэ энийг би одоогоор бол ярьж болохгүй. Хоёлаа дараагийн асуудал хөгжлийн банк руу оръё. Сая ингээд их хурл дээр нотлох баримт шинжилэн судлах нээлттэй сонсголыг харсан чинь тусдаа хуультай хараат бус эх орныг хөгжүүлэх гэжсэн хөгжлийн банк маань нөгөө бид нар чинь Алтан уян ерөнхий сайдын экспортыг дэмжиж импортыг орлон 888 төсөл гэж байгаа л энэ зээлүүдийг өгч эхэлсэн шүү дээ. Нөгөө зээл авсан нөхдүүд маань сайхан казино тоглоо явцсан байх юм. Тэгээд дээрэс нь зүгээр ах トゥ хамаатан садан хүрээл дурын хүн болгондоо мөнгө шилжүүлсэн байх юм. Өөр зээлээ дарцсан байх. Нөгөө үйлдвэр ерөөсөө өгчөөгүй. За тэгээд ингээ харахаар эсрэгээрээ та бүхэн жилийн өмнө хөгжлийн банк ярьжсэн юм те. Бондоо төлж чадахгүй болсноос эхэлж хөгжлийн банкыг ярьлаа шүү дээ. За жилийн дараа арс яг бондоо төлсөн байна. Хил ам олны дэмжлэгээр овоо их ягаад Чингис хааны нэг хэсэг үрийг төлцсөн ба шүү. Ер нь хөгжлийн банк байх хэрэгтэй мүү? Яг надад асуултыг чинь олон улсын валютын сан гэн одоо удирдлагууд надад тавьсан. Ийм хөгжлийн банкыг бол татан болгох хэрэгтэй гэдэг. Тэгээд татан болгочаар нэгдүгээрт энэ өрөөд төлөгдөх төлөв эрсдэлтэй болж хувирна. Хоёрдугаар цаашдаа хөгжлийн банк дахиж байгуулагдах боломж туйлын хомс болно шүү дээ. Нэг өөрөлдөл ийм томоохон төслүүдийг санхүүжүүлэх зүйл
хүнд болно гэсэн механизм байхгүй болно л гэсэн. Хөрхийн хөгжлийн механизм буруу явах түүнийг удирдахжсэн төлөөлжсэн улс төрчдийн. Яг тэ нөгөө л нэг задгаа явсан л 30 жилийн маань соёл нөлөөлж байгаа юм л та. Хөгжлийн банкны одоо хэрэг бол хамгийн их олон оролцогч орсон юм хэрэг болж байна л да. Нөгөө талдаа улсын их хурлын энэ сонсголч гэсэн баримтуудыг шинжилэн судлах энэ дүгнэлт гаргаж ийн гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд оруулж байна л гэсэн. Тэрнээс тэнцээ шүүн таслах ажиллагаа явуулаад байгаа биш. Засгийн газар өнөөдөр ингээд гаргаж яагаад ингээд задлаад л байна. За намайг бас зарим хүмүүс шүүмжлэлт ер нь зарланаа. Ил тод олгоноо гэдэг үгийг их олон давтаад байна. Яг тэгэхээр энэ нэг ерхий сайдын хувьд хийж чадах зүйл маань л энэ учраас л би олон давтаад байна. А цаашдаач би олон асуудлуудыг ил тод болгоод л явна. Яг тэгэхээр энэ өөрөө хөгжлийн банкны асуудал засгийн газар дангаараа шийдэж чадахгүй шүү дээ. Одоо энэ чинь бид нар Самура бондын өрийг өөрөө төлөх хэмжээнд очиод нэг их найдын иргэн төлөлт хийчлээ шүү дээ. Энэ яагаад гэхээр хэвлэл мэдээллийнхэн та хэд байсан тул олон нийт энийг анхаарлын төвд оруулж байгаа учраас тэр олон нийтийн нийгмийн шахалтанд орж одоо тэр хүмүүс маань үндсэндээ зээлээ төлж байгаа гэсэн. Дотооддоо бид нар бас ингээд бүр BBC-гээр гараад авилгаа ингээд ил гараад илчлээд байж байгаа маань өөрөө манай доллар олж ирэх урсгал гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүн амтныг үргээчих вэ, айчих вэ гэдэг ийм боломж л бас байна. Бид нар ил тод байгаад ах тусмал хөрөнгө оруулалт ирнэ. А би их баяртай байгаа зүйл бол саяын нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр бол өмнө нь бараг 4-5 жил бид нар яриад төдийлөн анхаарлын төвд ороогүй байсан энэ системийн авилгын асуудлаар олон нийт бараг бүтэн олоод харчих шигсэн. Тэгэхээр бол энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Яагаад тэгэхээр олон нийтийн анхаарал сулраад ирэх үед л яг үгээр шүүхийн шатанд ч юм уу завхрал явдаг. Гишүүн багтаа та шудраг осны төлөө тэмцэжсэн. Дараа нь хэрэгжлэхийн дарга болоод Эрдэнэтийн асуудал. Тийм үү 49%. Тэгээд сүүлд нь ерхий сайд болчоод оюутлахын асуудал гээд ингээд нүүрсний асуудал гээд уг нь ингээд эргэл жирийн иргэд бидний нүдээр харахад танд ерхий сайдын хувьд танхимтайгаа нийлээд бүх эрх мэдэл нь байгаа харагдаад байна. Тэгсэн мөртлөө та ордноос гадна хүмүүсийн дэмжлэг авах тухай нэг бус удаа хөндөж ярьж байгаа учраас энэний ард үнэхээр та ганцаараа та танхимаараа нийлээд ч тэмцэж чадахгүй ийм бугалсан бухарсан мафийн тогтолцоо шиг ийм зүйлс байд юм биш байгаа гэдэг хардлага бас байна. Энэ 30 жил дотор их олон юмнууд ингэж болж өнгөрсөн байгаа. Сайн ч юм их болсон. Хувийн өмчтэй болсон. Олон намын одоо тогтолцоотой парламентын засаглалтай болсон. За чөлөө твлэлтэй болсон. Эдийн засаг бараг 17 дахин тэлсэн. Одоо өнгөрсөн хугацаанд. За гэхдээ бас саар зүйлүүд бас байна. Тэрний үе гэхээр ер нь манайх чинь одоо экспортын 93% нь уул уурхай учраас уул уурхай түшигдсэн юм далд эдийн засагтай болцсон. За энэ нь хитгэн хүний гарт нууцаар иргэдэг нь маш ойлгомжтой болсон. Тэгээд тэр далд эдийн засгаар улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. За энэ нь ингээд шүүх засаглал прокурорын байгууллууд руу ороод тэгээ энэ албан бус бүлгэллээ албан ёсны төрөнд дийлхэ болчихсон л байхгүй юу? Үнэхээр үү? За тухайлбал хоёлаа яг жишээ татчих уу? Гэхдээ тэр чинь бүхэл 30 жилийн ер нь дандаа л манай гүйцэтгэх засаглал чинь тийм хүч мөхсдөж явсан. Хэрвээ хүч мөхсдөггүй байсан бол юу боллоо гэж өнгөрсөн 30 жилийн засгийн газрын дундаж нас 1.5 жилийн настай байх юм. Манай засгийн газрын хувьд одоо гаргаж ирэх асуудлуудыг тавьж байгаа нь юу вэ гэхээр энэ өөрчлөхгүйгээр цаашаа явахгүй учраас бидний хувьд бол огцрох гэдэг бол хоёр дахь асуудал. Би нэг кабинетээрээ ч ярьдیں۔ Яг л ихэнх ерөнхий сайдууд маань ер нь дандаа огцрохгүй тулд явсаар байгаад энэ нөгөө нэг бүлгэлийнхаа барьцаанд орцсон ийм одоо дүр зураг харагддаг л та. Манай нөгөө нүүрс засгийн одоо тоглогчид хамтдаа суугаад ингэж ярьдаг гэж байна. Тоглоомын дүрм огт өөрчлөгдөхгүй. Тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх хэрэгтэй. Тэрний үе гэхээр хэнийг сонгох ард түмэн сонгуулаар шийдэхгүй байх. Шийдэхгүй гэсэн үг. Тэр нь тэд нар юу гэж боддог вэ гэхээр нүүрс дэс хоёр байхад улс төрийг бид удирднаа. Засгийн газрыг огцруулж чаднаа. Ерхий сайдыг тоглоомын утсан күгэлтэй болгож чаднаа. Тийм учраас тэднийг бол өөрчлөх амархан. Бид мөнх гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн бид харин тоглоомынхоо дүрмийг өөрчлөх хэрэгтэй. За Эрдэнэтийн 49%-тай холбоод асуухад засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга багтаа та энэ үйлдвэрийг төр тавьчирсан.
Нөгөө талаас Монголын улс төрд эрх мэдэл хинд байна уу 30 жил яг энэ үйлдвэрийн томилгоог эрх мэдлийг улсын төсөв бүрдүүлдэг энэ мөнгөтэй холбоотой бүх асуудлуудтай орооцолцсон холбогдсон байдаг. Нөгөө талаасаа бас зоргийн эргийн содном даржаа нарыг хилмигдсэн гэж мэдээлэл хийхдээ та энэ хэрэг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гэж хэлсэн байгаа санагдчихээн л та. Үнэхээр холбоос үлбэ байна уу? Байвал ямар? Эцсийн буруу шүүх тогтооно. За шүүхэд гүйцэтгэх засаглал нөлөөлж болохгүй. За шүүх томилогдох процесс ямар байсан бэ гэхээр шүүхийг нөгөө Эрдэнэтийн 49% авсан. Нөгөө одоо нүүрсний хэрэгт ороотолтод байгаа нөхдүүд маань л томилсон гэсэн үг. Логикоор бууж байгааз. Тэгэхээр энэ нэг сэдвээр нь баг ярихад та тэр нэг цагч баг багтахаар юм одоо том сэдвүүдэлтэй томилоод ярихад бол за баг зориг эрхчийн Эрдэнэттэй холбоотой асуудал. Бас гайхахаар байгаад тэр чинь одоо 98 он гэдэг чинь би яг оюутан болж байсан жил л дээ. Тэгэхээр 25 жилийн өмнө хэрэг. Тий, 25 жилийн өмнө. Буцаагаад ингээд ухраагаад яг тэр үеийн нөхцөл байдлыг ингээд одоо бодоод ингээд баримтчгуудыг ингээд хараад үзэхэд бол тэр үед Эрдэнэтэд онцгой төлөм тогтооцсон л байсан бас. 90 одоо 8 он шүү дээ. За тэр үед зоригт бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнцээ болохоор одоо зөрчлүүд үүссэн. Яг мэдээж би мөрдөн байцаагч биш. Гэхдээ зүгээр ингээд нөгөө хэрэглэгийн сайдаар ерхий сайдаар ажиллаж байгаа хүний хувьд одоо логик дарааллыг ингээд хөөвл нөгөө л баялагын тэмцэл. За мэдээж яг энэ хэрэг бол ингээд нэг асуудал. Гэхдээ энэ олон жил их ээдрээтэй явж байна. Зүгээр би бол дотроо одоо бидний яригадаад байгаа энэ авилгалын том систем үүсэх эхлэл нь бараг тэнд тавигдчихсэн юм биш байгаа гэж би боддог. Нэг бол зориг асарснаар алгацснаар тэр 98 оны 10 сарын 2-ны өдөр гэдэг бол шинэ тогтолцооноос гараад өөр тогтолцоо руу ороод харьцангуй системтэй явж исэн тэр цаг үе өөрчлөгдсөн юм биш байгаа гэж би боддог. Тэгээд тэрнээс хойш илүү тийм нэг системийн авилгал гэдэг юм явсан юм биш байгаа. Ингээл тэр өдрөөс хойш зис гэдэг нэг юм том асуудал гарч ирсэн. За ингээд зисийг ер нь бол одоо хянсан улс төрийн бүрэлдэхүүн хүчтэй. Тийм учраас ингээл одоо Эрдэнэтийн удирдлагуудын төлөх үе үеийн юм одоо том тэмцлүүд явсан. За шулуухан хэлэхэд одоо үе үеийн ерөнхийлөгч нар одоо Эрдэнэтэд бараа шахдаг гэдэг юм одоо домог яриа явдаг байсан шүү дээ. За тэгэл нөгөө нэг гам бөмбөлөг шахсан гинлээ. Зэсийн трейдер компаниудыг тэр дээр авсан гинлээ гэж явдаг нь. Өнөөдрийн нүүрсний хулгайны анхдагч их сөөрөхгүй ер нь бол тэр үед Эрдэнэтээс өөр чинь баг байгаагүй. Тэгэд өмч хөвчлөл яг явсан. За өмч хөвчлөл бол нийгэм шилжээд нэг 470 орчим одоо улсын үйлдвэрийг хөвчлөлцөн. Тий одоо ингээл улс төрд нөлөө бүхий хитгэн хүн л одоо нийгмийн хагас 100 жил бүтээсэн баялагийг ховчлоод авцсан. За ховчлол бол зөв. Тэр чинь хувийн өмчтэй болж байгаа нийгэм юм. Энэ өнөөдөр юунд гай болоод байна вэ гэхээр бид нар ч бол дараагийн одоо энэ төрийн өмчтөр байгаа энэ өмчүүдийг олон нийтийн одоо эзэмшилд оруулаад ховчлах гэхээр итгэхгүй байгаа олон нийт. Үгүй яг л ийм юм болно шүү дээ. Сая банкны IP дээр яг тэгж. Үгүй яг л тийм асуудал. Тэгэхээр энэ өөрөө нэг юм үйл явдал ямар тийм хор давартай байдаг гэдэг нь энэ харагдаж байна. Тэгээд тэр 98 онд эхэлсэн энэ Эрдэнэттэй холбоотой, зэстэй холбоотой асуудал энэ том одоо албан бус бүлэглэлийн систем явж тэрнээс ч хойш бараг 18 жилийн дараа Эрдэнэтийн 49%-ийн энгийн хувьцааг засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзаад төр тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргасан атлаа тэрийг засгийн газрынхаа 1-2 сайдаас бусад сайдтай хэлэхгүйгээр сонгуулиас 2-3 хоногийн өмнө их хурл мэддэхгүйгээр засгийн газар татгалзаад ховчлаад авцсан асуудал. Та сайхан бэлэг ерхий сайдын шийдвэрийг ярьж байна тийм үү? Тий, сайхан бэлэг тухайн үед ерхий сайд байсан. Сонгуулиас нэг өдрийн өмнө гарсан шийдвэр. Эхэлсэн процесс нь бол нэг сар орчмын өмнөөс эхэлсэн. Гэхдээ их тийм хурдан явсан л да. Жишээлбэл энэ яг схемийг би тэгэл гаргаж ирж тайлбарлаж байсан. Ядуур яг энэ яагаад схем их тийм чухал вэ гэхээр энэ ерөөсөө 2 сараас 6 сар хүртэл ерөөсөө нэг 4 сарын дотор л энэ бүх гүйлгээнүүд хийгдсэн. Боссон их сурвалжууд бол их өөр. Нэг үгээр хэлбэл тэрийг бол 1% ч юм уу ганц ерхий сайд шийдэх бол боломжгүй. Нэг үгээр хэлбэл тэнцээ тагнуул оролцсон, шүүх оролцсон, прокурор оролцсон, ерөнхийлөгч оролцсон ийм одоо систем л дээр нь бол. Тэгэхээр энэ юу вэ гэхээр
би нөгөө сая яриад байгаа альбом бус юм төрөөсөө том ийм одоо бүлэглэл байна гэдэг нь 98 онд илэрчээсэн тэр асуудал явж бэхжсээр байгаад сая Эрдэнэтийн 49%-ийг одоо улсын мөнгөөр хувьд авах хэмжээний ийм том лобби болж босч ирсэн байна гэж хэлээд байгаа маань тэр. Тэгэхээр яг одоо энэ бүх асуудлууд ингэ явж байна. Шүүхтэр Эрдэнэтийн 49%-тай холбоотой энэ асуудал очисон. Одоо яаж хэдийг хэдүүлээ хамтдаа нүд цавчлагуу харна. Шүүхэд нөлөөлөх гэж байгаа шалтгаан биш зүгээр л олон нийт ажиглаасаа гэж үзэж байгаа. Хөгжлийн банктай холбоотой асуудал шүүхэд очисон. Одоо шийдэгдэнэ. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал одоо мөрдөн байцаах шатанд явж байна. Шүүхэд очино. Мөрдөх байгууллагын хувьд бол ер нь ажиллая гэж өгчдөг юм лээ. Гол нь шүүхтэр гин бурууг эцэслэн шийдэх одоо үндсэн хуулийн эрхтэй цорын ганц байгууллага. Шүүхийн томилгоо шудраг байсан уу? Шүүх өнөөдөр томилсон хүмүүсийн эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу? Нэг сонгуулийн дараа нэг хэдэн банкны захирлууд тойрч сууж гал за би захиргааны танхимыг авлаа, би эрүүгийн танхимыг авлаа. Би дээд шүүхийн шүүгчийг авлаа гэж хувааж авдаг байж болохгүй. Тэгэхээр эсэргээрээ хараат бус байдал үнэхээр хангагдахгүй байна гэсэн. Ийм л одоо байгаад ирсэн юм чи. Одоо тэгээд талан элбүүд өржин томилсон, талан Батболгын томилсон хүмүүс байгаа шүү дээ. Одоо хүртэл. Тэр чинь нэг нийтдээ 500 хүн л байгаа юм чинь шүүгчнэр. Би өнөөдөр ерхий сайдын хувьд ингэж ярих нь зохисгүй би нэг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр 30 жил явсан энэ авилгалтай холбоотой асуудал чинь хэвийн хэмжээнээс илүү гарчиж байгаа учраас арга буюу одоо жишээлбэл би хөгжлийн бодлого тодорхойлоод аж ахуй ажил хийх байтал засгийн газрын тэргүүн бүхэлдээ авилгатай холбоотой энэ асуудал руу татагдаж ороод авилгын эсрэг жил болгоод зарлж байна гэдэг маань шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Тэгжээж эдийн засгаа хөгжүүлэх гэдэг чинь тоосон ба. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг юм нийгмийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол бид нар нөгөө шүүхийн одоо хараат бус байдал энэ бүх зүйлээ мэдээж хуулийн дагуу хүндэтгэн. Гэхдээ тэгвэл шүүх өөрөө тэр асуудлуудаа шийдэлтэй. Үгүй маа гэхэд тайлбар хэлэлтэй. Тэгэхгүй тэгээд ингээд яагаад байгааг мэддэхгүй бараг шүүх засгалгүй юм шиг явж байна өнөөдөр. Тэгэхээр одоо энэ асуудлуудаас шийдэхгүй бол эн чинь нөгөө нийгэм 30 жил хүлээсэн байхгүй та. 30 жил шүүхийн шудраг байхыг итгэсэн, цалинг нэмсэн. Шүүхэд одоо Монголын ард түмэн чадах бүх зүйлээр л дэмжсэн шүү дээ. Парламент ч дэмжсэн, засгийн газар дэмжсэн. Одоо юу хүлээгээд байгаа? Тэр яг нүүрсний хулгай, хөгжлийн банкны энэ асуудлуудын араас 2023 оныг онцгойлон яг авилгатай тэмцэх жил болгоод засгийн газараас зарлчлаа ш. Тэгэхээр олон нийтийн дунд явж байгаа шүүмжил дээр үндэслээд асуухад тэгэхээр урд нь засгийн газар авилгатай тэмцэх хүчин чармаалт гаргаж байгаагүй мүү? Зөвхөн 2023 онд тэмцэх юм уу? 24 он гарчвал энийг дуусгах юм уу гэд ингээд үйлчлэл шаталтай 23 оныг онцгойлсон болохоор ингэж асуугаад байна л да хүмүүс. Тэгэхээр та энэ дээр ямар тайлбар хэлэх вэ? За энэ бол засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа бид авилгалтай хатуу тэмцэнэ гэдэг байр сууриа засгийн газрын тогтоол болгож байгаа анхны тохиолдол. Урд нь бол ер нь авилгал муухай зүйл юм, авилгалтай ер нь тэмцэх ёстой юм гэдэг л юм тунхаг маягийн л баримтчууд гардаг гэсэн юм л. Олон нийтийн дэмжлэг хамтдаа байхыг л уриалж байгаа л гэсэн. Тэгэхээр маш энгийнээр энэ дээр 5 асуудал дээр засгийн газар 1 жилийн хугацаанд иргэдтэйгээ хамт тэмцээд үр дүн гаргааг үзье л гэж. За та яг 5 асуудлын нэгээр нь товчхон ярьчих. Би бас дараа жил таны ажлыг дүн тавихад. Өнөөдөр та юу ярьж байгаа бас их чухал. За нэгдүгээр шүгэл ажиллагаа гэж. За шүгэл ажиллагаа гэдэг маань одоо олон нийтийн дунд авилгалын ямар асуудлууд байна. Бид нэг ажлын хэсэг байгуулад дунд нь юм одоо фокус группийн уулзалт хийгээд орчих гэсэн үг гэсэн. Мөрдөх байгууллагуудын дарганаар энэ ажлын хэсэгт орно. За хэвлэл мэдээллийнхэн орно. Та бүхнээс ч гэсэн бас урьж जैन. Тэрний үг гэхээр одоо энэ шимэгчлээд байгаа. За чи нэгээл үйлдвэр үйлчилгээний газрын дүүргийн дарганаар зөвшөөрөл сунгаж өгөхөд заавал ресторанд нь очиж хоол иддэг гэдэг нэг юм гомдол байдаг. Тэ 11 төгрөг ирдэг. За энэ үнэн үү? Үнэн бол нэрээр нь хэлчих. Та нэрээ хэлэхгүй байж болно. Энийг бид нар шүгэлтэнэ гэсэн үг. Одоо нэг бол матад үйл ажиллагааны шүүмжлээ сайнаар ярил шүгэл үлээн. Матас гэхэлэр одоо хэдүүлээ нөгөө шүгэл үлээгчдийн итгэл үнэмшлийг мохоосон болно л та. Тэрний үг гэхэлэр энэ бол матас биш. Энэ үл юу гэхэлэр нийгмийн одоо богширч байгаа энэ авилгалын тогтолцоог л бид нар нураахын тулд хамтдаа л байгаа л юм одоо хүсэл сонирхлыг илэрхийлэх гэсэн үг.
За илчлэх юм байна. Илчлэн. За энэ дээр би бас одоо ингээ иргэдэж гэсэн уриалж байна. Одоо засгийн газартаа энэ том авилгалын системийг нураа хамтдаа. Энэ авилгалтай их тэмцлээсээ оюурдн гэдэг хувь хүн Монгол Улсын ерхий сайдын хувьд би ухрахгүй. Засгийн газрын хүрээнд чадах бүх зүйлээ хийх бол. Тийм учраас ингээ тал талаас нь шахъя гэж байгаа байхгүй. Илчлэе. А би бас гайхамшиг бүтээх гээд байгаа хүн биш. Энэ зүгээр л бусад улс шиг л болох гэдэг гэж хэлээд байгаа шүү дээ. Бусад улс шиг л болох гэдэг. Яагаад заавал эрүүл мэндийн салбар дээр баярлаа гэдэг байдлаар мөнгө өгсдөө гэж. Яагаад заавал одоо газар авахын тулд бид нэр хотын дарга юм уу, хотын менежер юм уу, эсвэл ерхий архитекторт авилгал өгөх ёстой гэж. Яагаад зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчаад бүх дарга нар нь энэ амьдраад байхад тэрийг бид нар өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой гэж. Дархан цаастай газар. Тий, дархан цаастай газар. Яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албаа хаагчид хувийн хвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-аас 8 давхар хаусанд амьдрах хэрэгтэй гэж. Энэ бүх зүйл авилгал штэ. Тэр шат энэ шат гэхгүй. Бас ингээд нэг талаас нь харахад дээрэс нь засгийн газар нь санаачлаад үүрэг чиглэл өгөөд хахад дунд шатанда яг таг хөл. За харин тий. Таг ингэж сууж байгаа юу ч хийдэггүй. За энийг нь бид нар хуульчлаад нүгөрлөл мэдээлэл өгч байгаа хүн хариуцлага хүлээдэггүй болгочихно. Амааш ингээнэ. А тий шүглэлтэд нийгмийн анхаарлын төвд оруулж ирнэ. Гэхдээ мэдээж нотлох баримттай. Шүүр гэхээр яг үлээ. Шүүр яг за сая та хэллээ шүү дээ. Одоо бохир мөнгөөр орж ирсэн улс төрчид энэ одоо бүлэглэлээр томилогдсон шүүгчид, за хууль хяналт прокурорын байгууллагын ажилтаа албаа хаагчид. За дээрэс нь орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албаа хаагчид. Энэ хүмүүсээ шүүрднэ л гэсэн үг гэдэг нь цэвэрлэнэ гэсэн. Шууд нэг төмөр замын жижигхэн удирдах албан тушаалтны гэрээс нь доллар юан нийлээд Монгол мөнгөөр нэг 10 тэрбумын бэлэн мөнгө олдчих тий. Энийг та шүүрдэх юм уу? Ийм шүүрдүүлэх олон албан тушаалтан бий юу? Тэг нь харин тий. Тэгэхээр би харин хэлээд байгаа нь хамт шүүрдээ. Тэр олон нийтийн л мэдээлэл واخгүй. Нэг өөрөлдөл нөгөө засгийн газар олон нийт хоёр хамт байна гэдэг ямар давуу талтай вэ гэдэг нь л энэчээс харагдаж байна. Дунд анхан шатанд ямар асуудлууд байна? Бүгднийг нь шүүгүүлээд мэдээлэл өгчгөө. Хэвлээ тэгээд хамтаад шүүрдэ цэвэрлэжээ. Одоо ингээд яваад үзээ. Манайх шиг ингээд одоо жишээлбэл имлэгийнхаа урд нүрийг нь хаагаад барилга барьчихсан төмөр зам нь явж байгаа төмөр замыг нь дундуур нь таслаад ингээд байшин барьцсан. Тэгээ ийм төлөвлөлтгүй одоо хотоо болгоо хайцсан улаан цам нүдэн дээр нь ийм одоо авилгалын систем маш ойлгомжтой ийм одоо хот гэж бараг байхгүй шүү дээ. Одоо тэгээд бүгдээрээ ингээд төгжирчээд байж идэг. Төргөний машин нь ч явж чадахгүй болсон. Энэ асуудал юу гэхээр хууль бус газар олголт шүү дээ. Тэгээ энэ асуудлуудыг ингээд гаргаж ирээд тавихаар яах вэ гэхээр бүгдээрээ захааны иргэн шүүхтэр очоод хад мөрөдөг. А энэ тохиолдолд юу вэ гэхээр яагаад энийг шалгаж болохгүй гэж. Сүүлийн үед хүмүүсийн Туркийн газар хөдлөлтөөс болоод үнэхээр эмзэглэж байна. Үнэн шүү дээ. Яг Улаанбаатарт нэрээ үлдэх барилга байна уу? Авилгал гэдэг хүний амь настай холбоотой, хүний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Энгийн иргэний амьдрал тутамд боломжийг нь хулгайлж идэл тийм хорт тавдар байхгүй. Нийслэл Улаанбаатар хотын энэ газар олголттой холбоотой асуудлууд яаж явсан? Техникийн шийдлүүд яаж явсан? Олгогдох ёсгүй газар хэн зөвшөөрөл олгосон? Зөвшөөрөл олгосон хүмүүс одоо тэнцэнээс авилгал авсан уу үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг бид нар байгуулж байгаа. Одоо энэ өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замраагүй газар олголтыг бидний хувьд цэгцэлж ойлгож дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал чинь цэгцэрэхгүй байхгүй. Утаач гэсэн яг Улаанбаатарын авилгалын их. Гэхдээ харин энэ одоо төгжрөл утаа эдэр маань ер нь бол одоо нэг мөсөн уулын орой гэдэг шиг энэ авилгал болон буруу системийн бидний нүдэнд харагдаж байгаа хэсэг нь л байдаг байхгүй. Нийгмийнх нь. Тий, одоо нөгөө нэг юм хорихорлоо амсаж байгаа хэсэг. Одоо жам ёсны биш онлын дагуу явсан гэсэн үг. Шулуугаар хэлэхэд энэ бүхний цаана авилгал байна. Шуу маань юу лээ? Шуу авилгалын иргэн баригдаал асуудал болоод ирэхээр л хил даваа явцдаг нэг юм хэсэг бүлэг хүмүүс байна. Тэнд ч олон юм байлаа л дээ. Яг бид нар нөгөө олонний танил нэг 3-4 хүн дээр нь л одоо фокуслж яриад байгаа болохоос биш. Энэ бол их олон юм лээ. Хөөөлц хугацаагаа дуусгахыг хүлээгээд ш тэр чинь. Эсвэл яг уу гэхээр нийгмийн анхаарлын төвөөс гарах гэдэг юм гэсэн үг. Тэгэхээр одоо болохоор гадаад яам иргэн харьяат гэдэг нэлээд байгууллагууд авилгалтай тэмцэх газар, цагдаагийн ерхий газар хоёрт бол дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн үг засгийн газар. Ялагчаар татагдаал гар үсэг зурхгүй гараа авцсан зөндөл олон хүмүүс байдаг. За шил үлөө дараагийн ажиллагаа маань
За шил бол яг хоо цахимжуулна л гэсэн үг. Ер нь ингээд маш энгийн юм дээр цахимжуулахгүйгээр ингээд дунд нь нуглаа үүсгэж энэ юм авилгал болоод байгаа юмуд манад маш их байна л да. За сая бид нар ийм Монгол гэдэг бол бас л нэг цахимжуулж байгаа хэлбэр. За сая хүүхдийн мөнгөтэй холбоотой болон бусад тэр бүртгэлтэй холбоотой асуудал дээр ийм Монгол дээр бас асуудлууд үүсэж байгаа. Би дотроо тэрийг хараад бүх байгууллагын мэдээд яаж ингэ зүрдэг байна тийм шулуух байлгаад маш баяртай байсан. Яагаад гэж ийм Монгол байгаа учраас мэдээлэлүүд өөр байгааг бид нар олж харж байгаа байхгүй юу? Тус тустай байгаа энэ мэдээллүүд юу вэ гэхээр тус тустай авилгалын одоо хөрс өөр гэсэн үг. Нэг өөрөлдөө шил ажиллагаа бол шүүрдэх хүмүүс гарч ирэхгүй байх. Нэг өөрөлдөө одоо хогийн ургамлыг нэг удаа яг завччихж болно тий. Эсвэл хадчихж болно. Хогийн ургамал дахиад ургахгүй байх суурь өөрөө шил ажиллагааны хүрээнд одоо хийгднэ гэсэн. За энэ дээр ч гэсэн бид нар одоо олон нийттэй хамт ялангуяа хувийн хвшлийнхэнтэй хамт бидний хувьд бол ажиллана. За худалдаа авалтыг цахим болгож байна. За гайлын одоо бүртгэлийг өчтөр жилэл цахимжуулах нээлтийг хийлээ. Тэгэхээр хүнээс хамаарахгүй болох зүйл гэдэг бол энгийнээр хэлбэл шилэн ажиллагаа гэж. Хамгийн тав дахь иш маань юу лээ санаанд? Шилжүүлээ авах. Шилжүүлээ авах. За шилжүүлээ авах гэдэг маань за авилгын их үүсвэрээр хороол барьсан хүн бай гэж бодъё. За одоо 5-7 компани захирал авилгынхаа мөнгөөр хороол бариад хажууд нь спорт зал барьсан бай гэж бодъё. Тэнийг яах вэ? Тэгэхээр энэ чинь шилжүүлэн авах хэрэгтэй болно. Улсад тий. Тэгээд тэр шилжүүлэн авсан орлогыг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй болно. Гадаадд байгаа бүртгэлгүй мөнгө илэрчлээ гэж бодъё. Тэрийг яаж авторох вэ гэхээр манайх юм эрхцүү систем туйлын таараа байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар хувийн өмч рүү халдахгүй. Гэхдээ хулгай өмчийг ангилах хэрэгтэй гэсэн. Та ер нь авилгатай тэмцэх газрынхаа үйл ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байна? Хэр итгэл үнэмшилтэй? Авилгатай тэмцэх жил болголоо. За чадах бүх зүйлээр хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. За ингээд л жилийн дараах л үр дүнгэл харна гэж л бодож байгаа. Яг тэгэхээр би чинь ерөөсөө болоод яг энэ чиг үүргийн дагуу ажиллаж үтсэнгүй. Би одоо онцгой байдлынхантайгаа бол илүү ажиллаа шүү дээ. Тийм ээ. Ковидын үе. Одоо бол авилгалын эсрэг одоо хууль тогтоомжийн дагуу авилгалтай тэмцэх газар, цагдаагийн ерхий газар, тагнуулын ерхий газар гэдэг энэ одоо байгууллагуудтай нэлээдгүй тийм тулж ажиллана гэсэн үг хэрэгжил. Би бас ерхийлэгчтэй уулзсан. Ерхийлэгчийн хувьд бол бас одоо өөрөө авилгатай холбоотой асуудлууд, эрдэмтдийн төчөөстэй холбоотой асуудлууд, за мөн одоо энэ оюутлоготой холбоотой асуудлууд гэж саяны яригдсан асуудлууд байна шүү дээ. Энэ асуудлуудыг ерхийлэгч ерхий сайд байхдаа бас гаргаж тавьж дуу хоолойгоо илэрхийлж байсан улс төрч. Тэгэхээр энэ асуудал үргэлжлэл явж байгаа. Тийм учраас энэ дээр ерөнхийлөгчийн хувьд бол улс төрийн одоо бас тийм дэмжлэг үзүүлж засгийн газрыг бол дэмжинэ гэдэгт миний хувьд бол итгэлтэй байна. Аюур сайхан мөнх бат гишүүд ажиллаа хөчлөлдөө. Хоёулаа таны журмын нөхөд, таны намын нөлөө бүхий гишүүд. Тэгэхээр та эдгээр өргөдлийг хүлээж авах уу? Их хурлын гишүүдийн төвшөнд зарлагдсан одоо хэсэг улс төрчд байгаа. 17 он зарласан дотор. Тий. За эдгээр мэдээж шалгагдж байгаа гэж зарласан. За шалгагдаад аль нь гин буруутай, аль нь гин буруугүй юм бэ гэдгээ та хэд одоо яралтай нэг тодруулж одоо мэдээлэлээ нэгтгэх хэрэгтэй гэдэг ийм чиглэлийг бол бидний хувьд бол одоо барьж байгаа. Ягаад гэвэл тэр чинь бол бас парламентын хэвийн үйл ажиллагаатай холбоотой асуудалчууд ер нь бол. За одоогийн байдлаар хоёр их хурлын гишүүн одоо өөрсдөө өргөдлөө өгöd шалгуулъя гэчээд байж байна. Мөнх бат гишүүн, аюур сайхан гишүүн хоёр. Энэ үл юу вэ гэхээр их хурлын гишүүнд чинь нөгөө үзлэг нэгжлэг хийх эрхгүй. За орон байранд нь нэгжлэг хийх эрхгүй. Олон тийм халдшгүй байдлын юм хуулиар хамгаалагдсан байдаг учраас их хурлын гишүүн байна гэдэг бол өөрөө ер нь мөрдөн шалах үйл ажиллагаанд бол саад учруулдаг гэж үздэг юм л. Нөгөө хүмүүс яриа та бүр ирэх штэ тий. Бүр ирэх тий халдшгүй бүр ирэх. Тэгэхээр одоо хоёр гишүүний хувьд бол ийм цаашлаад энэ 17 хүмүүс дундаас шаардлагатай бол одоо улсын ерөнхий прокурор улсын их хурлд бол энэ асуудлуудыг оруулж ирж шалгуулах тийм хуулийн боломж бол нээлттэй байгаа. Нэг зүйлийг манай иргэд бас нэг зөвөр ойлгох ёстой нь ерөнхий сайд гэдэг хүн бол хүн шоронд хийж шууд ялалдаг ч юм уу тийм эрх мэдэлтэн биш шүү дээ. Тэрүүл зөвхөн шүүхэл хийдэг. Шүүхэл тусдаа засаглал. Засгийн газрын хувьд яах вэ гэхээр бид нэр баримтуудыг ил болгож
шаардлагатай бол хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулах боломжтой хувилбарыг их хурлд оруулж нийгэмтэй хамт бид нар хуулийн хүрээнд шахаж чадна л гэсэн. Тэрнээс одоо прокурорын өмнөр ороод би яллах дүгнэлт бичээд эсвэл шүүхийн тасалгаанд суужгаад ерхий сайд тэнцээ орцгаад одоо яллаа гэд байдаг тийм нийгэм бол биш. Хууль цаазын засаглалтай нийгэм. За шахах гэдэг дээр дахиад асуучих. Мэдээж өөрөө сайн дураараа тэр хоёр гишүүн. За би болчихё, шудраг хүмүүс гэдэг ингэсэн үү? Та тодорхой хэмжээгээр шахах уу? Бүлгийн хурал дээр би бол байр сууриа хатуу илэрхийлсэн. Тэрний үгээр хууль хяналтын байгууллагууд асуудалтай гэж үзвэл улс төрийн хамгаалалт бол хийхгүй гэж. За энийг би засгийн газрын хуралдаан дээр засгийн газрын гишүүдэд бас хэлсэн. Нэг өөрөлд хууль хяналтын байгууллага ямар нэг байдлаар асуудалтай гэж үзвэл өргөдлөө өгөөд үнэн зөвөө тогтоолох ёстой. Одоо их хурлын гишүүний эрхийг бол ерөнхий сайд төдөлдөх боломжгүй шүү дээ. Их хурлаараа. Их хурл конопт нь бүр нууцаар конопт нь. За тэгэхээр тэр чинь нөгөө их хурлын гишүүнийг хамгаалаад байгаа зүйл биш байхгүй юу? Санал өгсөн иргэдийн саналын эрхийг л хамгаалаад байгаа. Яг гоо иргэдийн маань хувьд энийг бас нөгөө нэг юм ойлгох хэрэгтэй. Өөрхөн тойрог дээр төлөөлөл нь бол. Тийм яг гоо тэр нөгөө нэг иргэний төлөөлөх эрхийг мандатыг нь хамгаалаад байгаа. Тэрнээс тэр хувь их хурлын гишүүнийг нь хамгаалаад байгаа гэдэг агуулгаар биш. Тийм учраас нөгөө халдшгүй байдлын байнгын хороо их хурл заавал гэд нууцаар санал хураадаг гэдэг гэж яригадад байдаг зүйл маань бол энэтэй холбоотой. Одоо их хурл 3 сарын 15-нд чуулга эхэлнэ. Чуулга эхлээд энэ тэргуунд одоо энэ хоёр гишүүнтэй холбоотой асуудлуудыг ярилцсан. Цаашлаад хууль хяналтын байгууллага прокурор дээр хэрхэн өрнөхийг бол би бас бүтэн мэдээлэлтэй биш. Бас би прокурорч бол ийм гишүүд яаж ийн гэж асуугаад байж болохгүй. Хуулиар хориотой. Тийм учраас үнэхээр одоо олон нийт хардж байгаа бол бүрээрхээс татгалзаад шалгуулцгаа гэж би хэлж байгаа. Цаашдаа хоёрооч тогтохгүй бах. Миний бодлоор олон одоо парламентын гишүүдийг бас уриалж байгаа. Буруугүй юм бол шалгагд бүрийн эрхийн цаана битгий одоо халахвчлал. Энэ бол гэмт хэргийг халахвчлах гэдэг бүр эрх биш. Энэ бол ард түмний төлөөллийн мандатыг хамгаалж байгаа бүр эрх. Тийм учраас парламент гэдэг бол өөрөө иргэний төлөөлөл. Парламентын гишүүн гэдэг бол өөрөө ёс зүйн өндөрлөг байх хэрэгтэй. Одоо хаврын чуулганаар засгийн газраас парламентын гишүүн, засгийн газрын гишүүд өөрийн эхнэрийг, өөрийн нөхрийг үр хүүхдээ ах トゥ хамаатан саднаа төр томилох эрхийг хуулиар хаах гэж байгаа. Дээрээс нь одоо төрийн тендерт орох хувьцаа эзэмшдэг компани эцсийн өмчлөгчтэй холбоотой асуудлыг бид нар хуулиар хаах гэж байгаа. За хаах гэж байгаа гэдэг нь бид нар их хурл өргөн барина гэсэн. За энэ дээр бас би олон нийтийг бас уриалж байгаа. Яг л дахиад дэмжлэг хэрэгтэй. Энэ хууль батлагдвал яг үгээр төр бизнес хоёрын зааг тогтож эхэлнэ. Одоо ч нэг тийм болчиход байна шүү дээ. Нөгөө энэ мажоритар тогтолцооныхын ч бас нэг юм гажууд мөн л дөө. Их хурлын гишүүн бөгөөд засгийн газрын гишүүн, их хурлын гишүүн бөгөөд нутгийн зөвлөлийн дарга, их хурлын гишүүн бөгөөд аль нэг спортын албаны дарга, их хурлын гишүүн бөгөөд том компани захирал. Ингээд ахлаар чинь нөгөө нэг эрх мэдэл, эд хөрөнгө хит цөөнхт төвлөрснийг эсэргүүтж гарч ирсэн засаглал, ардчлал. Гэтэл нөгөө нэг дүр хэсгийн арчилгээд байгаа маань харахад ингээд сонгуул монгол өгöd байгаа мөртлөө нөгөө л нэг мөнгөтэй, нөгөө л нэг нүүрс зэсийн нөхдүүд, нөгөө л нэг одоо нэг хідэн тоглогчд тэгэл одоо зүгээр ингээд төлөөллийн үнийг томилол төрийг асаас удирдах. Энэ байдлыг 30 жилийн дараа нийгэм ойлгочод байна л да. Тийм учраас энийг одоо засахаас өөр юм арга байхгүй гэсэн үг. Улсын их хурл одоо баталж чадвал цаашлаад одоо жижиг дундад одоо их хурлын гишүүн холбогддог байдал, хөгжлийн банкнд их хурлын гишүүн зээл авцсан байдлаар тэр зүгээр л хуулиар одоо ингэ хязгаарлагч гэсэн. Тэрний үе гэхээр одоо ингээд мэдээж зарим нэг хүмүүст жоохон ойлгомжгүй яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа бид чинь адилхан л иргэн шүү дээ гэдэг байгаа юм. Манай зарим гишүүд. Миний тайлбар юу вэ гэхээр үгүй их хурлын гишүүн бол иргэн биш. Их хурлын гишүүн бол иргэний төлөөлөл байхгүй. Иргэдээс хамаагүй давуу эрхтэй. Нэг давуу эрх нь ч халдшгүй байдал мөн. Хамаагүй илүү мэдээлэл авах хэрэгтэй. Тийм учраас хэрвээ та үндсэн хуулиар тэгш байдлыг ярих гэж байгаа юм бол та иргэнтэйгээ одоо иргэнээс илүү үүрэг хариуцлага хүлээж ижлийн тухай ярих хэцүү болон ёс зүйн одоо юм өндөрлөг дээр байх боломжтой.
Тэгэхгүй парламентын гишүүд нь өөрөө хулгай хийгээл. Парламентын гишүүд нь өөрөө зээл аваад. Парламентын гишүүд нь өөрөө хэрэгт ороод. Ингээ байгаад тахлаар чинь яг үгээр парламентын гишүүдийн батлсан хуулийг хэн тагах юм гэдэг асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг одоо бидний хувьд бол их олон талаас нь хараад би бас парламентын гишүүдэд бол уриалж байгаа. Тэрний үг гэхээр бид парламентын засаглал арчлан парламентаа хамгаалах хэрэгтэй. Тэгэхэд бол парламентын засаглал ёс зүйтэй байх хэрэгтэй. Дараагийн асуултаа би оюутлоготой холбоотой асуулт асууя. Тэгэхээр Дубайн гэрээг засвуулсан ерөнхий сайд нь та. Тэгэхээр 34% буюу 20 гаруй тэрбум долларын асуудал яригдчихсэн суслуулсан. Тэгэхээр одоо жил гарын өмнө ярьж байгаад хүмүүс мартсан байгаа энэ сэдвээр тухайлбал яг Рио Тинтотой байгуулсан энэ гэрээ хэлцэл таны хүснээ та бүхний тохиролцсноор яг үргэлжлэж явж чадж гинөө. Эдийн засагт үр өгөөж нь хизээ ирэх вэ? Энэ бол оюутлогоо Рио Тинто болон Туркос хил группээс надад ирсэн цагтлын их хөв. За. Энэ дээр хөрөнгө оруулагч тал буулт хийсэн гэсэн үг л дээ. Одоо явж байгаа хилцээрийн үр дүнд. Тухайлбал Жишээ нь энэ дээр оюутлогоо төслийн Монгол Улсын засгийн газрын эзэмшлийн 34% ногдох 2.3 тэрбум ам долларыг 100% тэглэлээ гэдэг. Тэгэхээр 34% дээр үр үүсчээд байхаар нөгөө өр нь бодогдоод 22 тэрбум долларын л тийм одоо болох тийм зүйлүүд яваад байсан гэсэн үг. Тэгэхээр 34% дээр 2.3 тэрбум ам долларын үр үүсчихлээр цаашаага энэ гүний уурхай бүтээн байгуулалтыг нь явуулах ямарч боломжгүй болцсон. Ийм л байдалтай л гацаа үүсээд энэ гацаа чинь бараг 10 жил үргэлжлэв. Тийм л зүйл боллоо шүү дээ. Улс төрийн хамгийн халуун сэдв байсан. Тэгэхээр энийг хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам доллараар өр тэгснээр 34% одоо тэг баланс дээр шилжээд анх хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн өдөр дээрээ буцаад очиж чинь гэсэн. Тэгэхээр яг үгээр одоо хөрөнгө оруулалтын энэ нөгөө гүний уурхай хийгдэж байгаа нь тэр 2.3 тэрбум ам долларын өр тэглэгдсэн учраас хийчих чинь гэсэн үг. Тэгэхээр одоо цаашдаа яг үгээр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь яг оюутлогын гүний уурхай гэдэг энэ асуудлыг маш энгийнээр тайлбарлавал агуулга гэдэг нь ямар учиртай вэ гэхээр хэдэн хувьд нь баяжмал байна, хэдэн хувьд нь хаягдал одоо шороо байна гэдэг л тогтцсон. Тэгэхээр одоо бол мэдээж малтаж авч байгаа учраас одоо бид нэр экспортлоод гаргаад байгаа ч гэсэн одоо дэсийн баяжмал болон агуулга нь бол бага байна л гэсэн үг. Одоо болохоор яг дэсийн ийм одоо гол цооног дунд ийм одоо ийм хонгил хийгээд тэгээ яг хөглөр ийм цооног гаргаад ийм гойжлт юм л гэсэн үг. Одоо гүний уурхай гэдэг маань ингээ уурхайгаас ялгаатай нь ерөөсөл тэр. Тэгэхээр яг хөглөр бараг хаягдал байхгүй ийм одоо баяжмал гарна. Нэг машин баяжмал гүний уурхайгаас гаргах, нэг машин баяжмал болон шороотой хамт гаргах хоёр бол маш ялгаатай. Тэгэхээр энэ маань одоо ингээд 3 сарын 13-ны өдөр нэгднэ гэдэг бол Монгол улсын түүхэнд ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалтын түүхэнд бол энэ маш тийм тод өдөр болж байна л гэж ойлгож болно. Экспорт маань огцом нэмэгдэнэ. Огцом нэмэгдэнэ гэсэн үг. 27 оноос хойш бол энэ бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний 2 дахин тэлэх юм одоо боломжтой болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр яг үгээр ер нь бол бидний хувьд бол энэ ирээдүйн үйл их гэрэлтэл тал руу явж байна гэсэн. Яг мэдээж өнөөдөр бид нэр оюу толгой асуудал болоод хөгжлийн банк асуудал болгоод 5 асуудал болоод байна. Гэтэ засч байна. Засагдаа дандаа л эерэг үр дүн авчирч байгаа. Тэгэхээр оюутлогын хувьд бол бид нар одоо маш эерэг үр дүн авчирч байгаа гэсэн үг. За хоёр дахь нь бол Дубайн гэрээтэй холбоотой санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг бол туслаж дуусгар болсон. За ингээд олон асуудал байгаа л да. Яг зөв таймлаад яриулж ирэл эрчим хүчний тарифыг тохирсон. Эрчим хүчний тарифыг тохирно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол улс одоо өвөр Монголоос эрчим хүч оюутлага авдаг гэсэн үг. Тийшээгээ мөнгө одоо урсж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 5-7-оод цахилгаан станц барих хилцлийг энэ хийсэн гэсэн үг. Олон жил ярьлаа. Олон жил яригдсан. Тэгэхээр энэ бол миний одоо ойлгож байгаагаар 2023 онд багтаад 5-7 цахилгаан станц одоо ингээд тендерэн зарлагдаад бүтээн байгуулалт хийгдэх боломж үүссэн. Ягаад тэгэхээр энэ бичгэнээр хийгдснээр нөгөө нэг тариф тохирсон гэсэн үг. Тариф нь нэлээд зах зээлийн үнээс өндөр тохирч байгаа учраас энэ бол маш ашигтай төсөл болж байна гэж ойлгож бас болно. Тэгэхээр энэ маань өөрөө дахиад одоо бас олон жил яригдсан нэг юм одоо том төслийн нэг гэж бас ойлгож байна. За гүний уурхай ашиглалтанд орж олборлолт эхлэх хугацаа хүртэл Эрдэнэс оюутлогын хувьцат компанид нэмэлт төр үүсэхгүйгээр хөрөнгө оруулагч тал одоо энэ гүний уурхайн бүх зардлыг өөрөө хариуцж байгаа гэсэн үг. За энэ бол өөрөө бас л их тийм том зүйл. Тэгэхээр одоо 34% зардал нь бид авах байсан шүү дээ. Тий, тэгэлгүй авах тий. Тэгэхээр одоо хэдүүлээ 3 сарын 13-ны өдрийг бас хүлээн. Энэ бол ингээд улсын их хурлын тогтоолоор оюутлогын хилцээрийн 1-р
үе шат. Гүний уурхай нээлтийн өдрөөр хаагдана гэсэн үг. Ингээд хоёр дахь хилцээрийн үе шат эхэлнэ гэж ойлгож байна. Тэрэн дээр бол илүү өгөөжтэй хэрхэн байх вэ гэдэг асуудлыг бидний хувьд ярилцсан. Мэдээж дахиад тодорхой хэмжээний цаг хугацаар нь олон улсын баг аавна. Ерөнхийдөө таныг харьцангуй өөрөө бас вакцина төрүүлж тариулаад ингээд ковидын эрсдлийг даван туулах хүн амын эрүүл мэндийн талаас нь орлого хийжсэнийг мэднэ. Эдийн засаг талаас нь та нэг одоо дүгнээд ярих цаг болсон юм шүү дээ. Бусад улс орнууд маск аваагүй байна. Ковидын эрчимжүүлэх амь тариагаа хийж гин. Манай улсын нөхцөл байдал олон улсын тавцанд харьцуулахад ямар вэ? Одоо бид чарга ер нь ковидыг бол баг мартчих шиг боллоо шүү тий. Бараг л ер нь тэгчих шиг боллоо. Таны ч асуулт ер нь баг ярьсан нэлээд сүүл рүү ковид орж ирж байна тийм ээ. Яг хаа толгойд нь бид нар хулгайд ирмэл голдуу ярьлаа шүү. Тий. Тэгэхээр цар тахлын өмнөх дэлхий рүү бол дэлхий тааш хязгаарч очихгүй гэж дүгнэж байгаа. Тэрний үе гэхээр маш их юм өөрчлөгдсөн гэсэн үг л дээ. Тэгэхээр цар тахлын энэ сөрөг эффект дэлхийн нийтийн сэтгэл зүйч нөлөөлж байгаа. Дэлхийн нийтээр л одоо маш их тийм чагсаал цуглаантай, маш их тийм уур бухимдалтай цаг хугацаа болж байна л дээ. Ер нь бол байгалийн гамшиг сөрөг үзэгдлүүд их өсөж байна. Олон улсын хувьд дахин өөрөө өөрийгөө олж харж байгаа юм цаг үе. За энэ тохиолдолд бид нар одоо Монгол улс хэрхэн бид нар тусгаар тогтнол бүрэн эрхт байдал парламентын засаглал арчилсан тогтолцоогоо хадгалж үлдэх вэ гэдэг бол бидний бас тийм том сорилт мөн юм. Тэгэхээр энэ хугацаа бол нэлээд урт хугацаанд үргэлжилнэ. Бомб таагдчихвал юу болдог вэ? Бид нар харлаа шүү дээ. Бензин тасарчвал яах вэ? Эрчим хүчний хувьд бид нар хомсдолд орчвол яах вэ? Тэгэхээр энэ бүх зүйлүүд буюу хэд хамааралтай байгаа энэ байдал хөгжлийг хязгаарлаж байгаа энэ хүчин зүйлүүдэд бидний хувьд бол маш хурдан зэгцэх ёстой гэсэн үг. Тэгэхээр 2020 он түрүү миний хэлсэн ковидтай жилд дэлхийн нийтээрээ улс орны эдийн засаг агшсан. Гэхдээ Монгол улсынх бол 92 оноос хойш анх удаа 4.9 илүү баг ойролцоогоор 5% руу хасах руу орж исэн л та. Тэгэхээр 2хан жилийн дараа нэмэх 4-5% өсөлттэй эдийн засгийг бий болгоход тэр дефолтоос улс орныг ангижруулахад тэгэхээр сангийн болон төсвийн ямар бодлогууд хэрэгжүүлсэн бэ? Тэгэхээр одоо хүмүүс ковидын үеийг мартчихад дахиад гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх тухай асуудал ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр үрхийн амжиргааг дээшлүүлэх таны яг бодлого, шин сэргэлтийн бодлогод яаж туссан байгааг хүмүүс одоо л яг энэ талаар нэг сонирхох тэнхээтэй болж байгаа байна. За шин сэргэлтийн бодлого бол Алсын хараа 2050-ын эдийн засгийн бүлэг гэж ойлгож байна. Хоёрдугаарт цар тахал дундаас бидэнд үүссэн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ гэдэг эрсдлийн төлөвлөгөө гэж ойлгож болно. Гуравдугаарт эдийн засгийн хувьд бид нар бие даах ёстой манай тусгаар тогтнолын төлөвлөгөө гэж ойлгож байна. За маш энгийнээр хэлбэл Алсын хараа 2050 бол 30 жилийн төлөвлөгөө, эхний 10 жилийн төлөвлөгөө шин сэргэлтийн бодлого гэж ойлгож байна. Нэр дотор нь байгаа шүү дээ. Тий, 30 он хүртэл хэрэгжинэ гэсэн. Шинээр сэргээчи дараа нь урт хугацааны Алсын хараа. Нэгдүгээр бүлэг нь бомб. Бомб маань маш энгийнээр одоо бид нар нүүрсний экспорт, эсийн экспорт болон бусад экспортын бүтээгдэхүүнүүдэд төмөр замаар зөөнө гэсэн үг. За энэ агуулгаараа бид нар гашуун сухатын төмөр замыг одоо сая 10 хэдэн жил нэлээд хэрүүл болж байгаа юутай ч холбогдлоо. Одоо бид нар хил холболтын ийм терминал буюу ачиж буулгах юм байгууламж барина гэсэн үг. За гэтээ энэ ингээд удахгүй хийгд дуусна. За 1.5 орчим жилийн хугацаа гарна. Ханги бандлын төмөр замыг бариад дуусгасан. Ханги бандлын төмөр зам бол шууд холбогдно. Цаашаа мухрын хятад хийх үү? Хийн. За тэгэхээр ханги бандлын төмөр зам баригдсанаар гашуун сухатаар одоо гарч байгаа зөвхөн Баяннуурт одоо бид нар бүтээгдэхүүнээ зардаг байсан бол бугад руу зарах боломжтой болно гэсэн. Нэгөр л өрсөлдөө үүсчин гэсэн. За дээрэс нь бичигт. Бичигт бомбт бол хийгдснээр ямар ач холбогдолтой гэвэл далаад хамгийн ойрхон бомбыг бид нар төмөр замаар холбоно гэсэн. 3 дахь экспортын гарц. Тийм. Шивээ хөрөнгийн бомбт одоо төмөр замаар холбогдох хэрэгтэй. За шивээ хөрөнг арцууртай холбох юм том төсөл явж байгаа. Гэтэ шивээ хөрөнгийн одоо бомбыг төмөр замаар холбох асуудлыг бид нар бас энэ жилдээ ингээд багтаагаад одоо шийдвэрлэнэ гэсэн ийм зорилттой ажиллаж байгаа. Товчхондоо бүх бомбыг бид нар авт замаар холбоно. Стратегийн бомбуудыг төмөр замаар холбоно гэдэг л зорилт юм гэсэн үг. Ер нь бүх бомбын цаана хятадын худалдаа авагч нар бэлэн үү? Бэлэн байлгүй яг тэр чинь цааталт нь одоо гангийн үйлдвэрүүд гангийн үйлдвэрүүд байж байгаа. Хоёрдугаар тэр чинь маш том зах зээл байж байгаа юм чинь. Тэгэхээр бомбын сэргэлт гэдэг маань бол ер нь бомбын бомбыг тайлна гэдэг маань одоо экспортын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэл гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол маш хурдан, маш их хэмжээний нүүрсийг гаргах нь бол Монгол улсын одоо ойрын ирээдүйн
маш том стратеги гэж ойлгож байна. Тэгээд тэр санхүүжилтаараа харин бид нар эдийн засгаа төрөлжүүлэх. Ер нь бол маш энгийнээр ингээд ойлгоход манайх нэг 30 орчим сая тонн нүүрс зардаг. За ингээд өнөөдрийн түвшин. Энийг бид нар 45 сая тонн нүүрс рүү оруулбал ер нь Монгол улсын одоогийн нөхцөл байдал бол нэлээд өөр түвшинд гарна гэсэн. За тэгээд бүр далд эдийн засгүйгээр ам биш хил үнээр зарж чадвал. За 50 сая тонн, 100 сая тонн нүүрсийг бид нар экспортлдог болвол бидний яриад байдаг дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам доллар давна гэсэн. Одоо гэхдээ бид нар нэг жилийн дараа 5,000 ам долларт хүрэх боломж байна гэж ярьж шít. Тэгэхээр энэ бол бас том алхам баггүй юу. Тэгэхээр энэ бомбууд сэргээд авилгын энэ тэмцэл, одоо энэ авилгын эсрэг тэмцэлд засгийн газар иргэдтэйгээ хамт ялд байгуулсан тохиолдолд 30 онд хүрнэ гэж тооцож исэн үр дүн дээрээ бид нар 1 жил юм уу 2 жилийн дараа очно. Тэгэхээр энэ бол бас одоо бид нар зайшгүй хийхээс л аргагүй зүйл байгаа. Тэгэхээр шин сэргэлтийн бодлого бол хурцгахч бодлого гэж ойлгож байна. 2хан жилийн өмнө бид нар яаж дефолт болохгүй энэ эдийн засгийг торгоох вэ гэдгийг ярьжсэн. За одоо харьцангуй цар тахлыг давчлаа гэж тооцож байна. Таны яриад байгаа энэ шудраг засаглал, ил тод байдал, шин сэргэлтийн бодлогын үр дүнд 23, 24 онд эдийн засаг яах вэ? Эдийн засаг сэргэн. Ковидын үед анх тэр ч одоо хатуу хөл хориотой байсан. Хасах 4.7%. 92 оноос хойш 2 дахь хасах хуналт гэсэн үг. Нийгмийн шилжилтээс хойш картны бараагаас картны барааны үетэйгээ тэнцвүү хэмжээний хасах баланстай байсан гэсэн. Төсөв 20 орчим хувиар тасарсан. Ийм одоо хүнд нөхцөл байдал гэж ер нь ойлгож болно. За бид хилээ нээсэн бомбтой сэргээгээд далд эдийн засгаа ил тод болгоод ингээд хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээд эхлвэл 2023 оны эдийн засаг бол нилээдгүй тийм одоо эрг ийм одоо эдийн засаг болно. Оны төгсгөлөөр нөхцөл байдал эрэг таатай байх тухай та ярьж байна л та. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд харьцуулахад ийм тийм гэдэг. Одоо ковидын жил байтугай ковидын өмнөх жилээс өсөх гээд байгаа юм. Гэтэл энэ яг иргэн бидний амьдралд яаж нөлөөлөх юм? Тухайлбал эрүүл мэнд, боловсрол, одоо өрхийн орлого, статистикуд байдаг да. За яг энэ дээр ерөнхий сайдын яг тооцоолол дөрвтэй яг бодлогын шийдлүүдийг сонсъё. Яг ийм нийгмийн асуудлыг бол ингээд дистралтай тэгээд яг юм том дүнгээр нь тавиа шийдчих хэрэгтэй юм байна гэдэг ийм зарчмаас ханддаг. Ер нь төсвийг тэгшдэггүй байх биш. Төсвийг иргэдээрээ ярьжгаад ил тод яг аль асуудлыг шийдвэ гэдэг асуудлаараа ингээд явчихсан зөв. Өнгөрсөн жилийн төсвийн реформ бол бас их том болсон. Тэрний юу вэ гэхээр шилжих бүх төслүүдийг 86-7% бүрэн дуусгахаар мөнгө тавьсан гэсэн. Шинэ хөрөнгө оруулалт огт байхгүйгээр. За энэ бол бараг 30 жил дотор анхны том юм алхам. Тэгэхгүй бол нөгөө тойрог дээр баахан мөнгө тавиад нөгөөдгөө шилжих гэдэг ингээд яваад бараг төслүүд зарим нь 15-20 жил үргэлжилсэн тохиолдол байна. Тэгэхээр өгөөжгүй болчдөг. Тэгэхээр бид нар түрүү жил төсвийн тодтголоор нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг одоо 200 тэрбум төгрөгөөр бүтэн шийдсэн. Бүх агентлагаас таньжаагаад цэцэрлэг рүү ийсэн тийм. Цэцэрлэг рүү шийдсэн. Тэгэхээр энэ бол ингээд үр дүнд хүрчихэж байна гэсэн үг. За эх жил бид нар төсөвдөр төгжрөл гэж ерөнхий яриад явах уу? Нийтийн тээврийн асуудлыг 100% шийдэх гэсэн. За тэгэхээр одоо энийг би нэг актер ярихгүй байгаа зүгээр би үр дүн гарга гэж боддог. Цахаасаа энэ шинэ автобуснууд тий одоо ингээд баг багаар ингээд шийдэгдэл гэсэн үг. Тэгэхээр энэ бол ингээд оны төгсгөл гэхэд бол ер нь бараг бүтэн парк шинжил хийгдэн гэсэн үг. Төгжрлийг нөгөө Улаанбаатар хотын асуудал гэж засгийн газар хэд орхиж явж байгаа бас нэг юм асуудал болчиход байгаа. Бас нөгөө талаараа нөгөө мажистар тогтолцооны алдаа юм. Нийтийн тээврийн асуудал төсөв дээрээс бүтэн шийдэгдэнэ. Эртэлрүүлгийн одоо хэд хэдэн газраар явж танилцсан. За эртэлрүүлэг бол хоёр зорилготой. Нэг нь бол цар тахлын дараа сөрөг нөлөөллийг тандан судлах. Хоёрдугаарт ер нь монголчууд бид жил бүхэн эрүүл мэндийн онцлогоонд тогтмол хамрагддаг байх юм зан төлөвийг бий болгох. Тэгэхгүй бол бид нар дандаа оройтож онцлогчод байгаа. За ингээд иргэн бүхнээсээ одоо эртэлрүүлгийн онцлогоо авч байгаа. Одоо 6-аас 8 ийм төрлийн онцлогоо гэхдээ одоо насаараа ялгаатай. За одоогоор нийт одоо иргэдийн маань нэг 25 орчим хувь хамрагчаад явж байна. За цаашлаад бид нэр ирэх 1-2 жилийн хугацаанд эртэлрүүлгийг бол одоо бид нар бүтэн хийн. Энэ 100 бид нар илүү хөдөө орон нутг руу чиглэнэ. За би бас иргэдтэй хандж хэлэхэд эртэлрүүлэгт та заавал хамрагдах хэрэгтэй. Цаашлаад яах вэ гэхээр ер нь 2 жил тутам тогтмол онцлогоо хийгддэг болох. Жишээлбэл одоогоор надад одоо ирчээд байгаа асуудал дээр бол шүдний асуудал манай улсын хамгийн том асуудлуудын нэг болжээ гэдэг юм дүгнэлт гарч ирж байна. За ингээд энэ нь өөрөө дотор хэрэгт нөлөөлдөг. Үүн дээрээ тулгуурлаад жишээлбэл бид нар үндэсний хэмжээнд шүд хөтөлбөрийг одоо санаачлагаар ажлын хэсэг одоо ингээд гараад ажиллаж байгаа гэж ойлгож байна.
Тэгэхээр бидний хувьд бол асуудлуудаа ингээд барьж аваад бүтэн шийдвэрлэх юм одоо зорилготой явж байгаа. Манай засгийн газрын хувьд бол нэг үрлэл тэгштэн хувааж гал унтраах байдлаар бол аргацаахгүй. Гэхдээ мэдээж энэ одоо 30 жил хоримтлагдсан зүйлийг бүгднийг нь бид нэр зэрэг шийдэж чадахгүй. Ач холбогдлын хувьд ирэмблэнэ гэсэн үг. Төрөх эмнэлгүүдийг бол нэлээд тийм том түвшинд шийдвэрлэнэ. За дээрээс нь цахимжлалтан дээр бас бид нар ирэх жил бол нэлээд тийм том хэмжээний реформ одоо энэ шилэн ажиллагаан дээр явал хийн. Энэ үл юу вэ гэхээр иргэн та орон нутгаас заавал Улаанбаатар хот руу орж ирэхгүйгээр гэхдээ төрийн албаа хаагчдаа нүүр тулахгүйгээр төрийн бүх үйлчлэгийг авдаг болно. Одоо ийм Монгол бол бас ингээл ахиц гараад явж байна. Ийм Монгол бол яг хөөхлөөр бусад датануудыг холбож байгаа л ийм цонх ихгүй. Тэгэхээр бусад датанууд нь хоорондоо салангад байгаад байгаа учраас ийм Монгол дээр асуудал гараад байна гэсэн үг. Тэгэхээр тэр салангад байгаа одоо жишээлбэл датануудыг бидний хувьд бол ингээд засна. За Эстоны бид нар туршлагаар явж байгаа шүү дээ. За ингээд ирэхлээр яг хөөхлөөр та гар утсан дээрээс л ер нь төрийн бүх үйлчлэгийг авдаг болчвол заавал нэгдүгээр бухимдах хэрэггүй, хоёрдугаар төвжих шаардлагагүй, гуравдугаарт заавал одоо хэн нэгэнтэй та уулзаж тал засах шаардлагагүй гэдэг нь авилгагүй нийгэм бүрдэх нөгөө хөрс зөөр бүрдэнэ гэж бас ойлгож байна. Тэгэхээр яг өрн ингээд өнгөрсөн хугацааны та ингээд ажиглал ерөн засгийн газрын одоо дэвшүүлэн тавьсан зорилтууд бол нэлээд тийм том далаацтайгаар явж байгаа гэсэн үг. Сурталчилгаа маш бага хийж байгаа. Одоо яриад байхаас илүүтэйгээр боддоор хийх нь л их чухал, үр дүн гарах нь. Ягаад гэхээр өнгөрсөн 30 жил бид нар маш их ярьцсан. Гой үгнүүдээ бүгдийг нь ашигласан. Одоо бол биднэрт хийх л хэрэгтэй. Шин сэргэлтийн бодлогыг нэг зүйл тодруулж эсвэл та. Үнэхээр яг ингээ уншаад үцхээр бомбын сэргэлт ч тэр ажилтны сэргэлт тэр үнэхээр бидний 30 жил хийж чадаагүй энээс болоод улс өгчгүй шалтгаануудыг зөв оншилжээ. Нөгөө талаар ийм далаацтай том хүрээний улс орны хэмжээний бодлогот чинь төсөн мөнгө нь яхаа их усүр нь юунаас ахиужүүлэх ингээд асуудлууд байна. Харин дээр ирэмбэлж байгаа юм. Тэрний үг гэхээр бүх асуудлууд бүгд чухал. Гэтэ хамгийн чухал нь юу вэ гэхээр бид нар мөнгө олох одоо асуудал нь нэмэргүүний чухал. Энэ дотроо яг үг гэхээр тээвэр логистикийн боомыг тайлах бомбын сэргэлт нэгдүгээр бодлого. За тэнд байгаа болон одоо ашигт малтмал дээр байгаа нүүрс тесийг дагсан энэ судлыг ил тод болгож авилгалаас чөлөөлөх нь хоёрдугаар эрх ашиг. За гуравдугаар эрх ашиг нэмүү өртөг нэмж ажиул дүржих гэдэг бол гуравдугаар том зорилго. За хот өдөөгийн тэнцвэр хангагдах ногоо гүслийн сэргэлтүүдэд илүү иргэдийн одоо тавтай амьдрах энэ нөхцөл байдлыг төлөвлөлттэй хийх гэдэг агуулга талаасаа энэ үл их чухал. Эрчим хүчний сэргэлт бол одоо яагаад бас төгжигчтэй байна вэ гэхээр эрчим хүчний нөгөө дэд бүтцүүд тааруу байна гэсэн үг шүү дээ. Богдуулыг тойруулаад дэд бүтц татчихвал аяндаа л иргэд тараад явчихна. Ажгүй гэж үү тийм ээ. Газар аваад. Тэгэхээр бид нар одоо энэ эрчим хүчний салбар, тээвэр логистикийн салбарыг бол бид нар нөгөө нийт иргэд одоо ойлгоход юм төвхтэй салбар учраас орхитуулаад тэгээ яг уу гэхээр эсвэл халамж амлаж сонгуулаар өрсөлддөг. 1 сая төгрөг тараанаа, 1.5 сая төгрөг тараанаа. За эсвэл хүүхдийн мөнгөө тэд болгоноо. Ерөөсө битгий хөдөлмөрл төр бүх зүйлийг бэлдэж өгöd байна. Гэт ингээд 30 жил ер нь бол ингээд нөгөө одоо байгаа боломжоос илүү их хүлээлт үүсгэж явж байгаад үр дүн ерөөсөө байхгүй. Тэгэхээр алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлого юугаараа илүү онцлог одоо байгаасаа гэж би хүсэж байгаа гэхээр илүү тийм бодиттой байгаасаа л гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ бол ингээд дэвшүүлэн тавигдаад 1 жил гарны л хугацаа болж ш та зүгээр яга бодороо. Бараг жил орчим. Жил орчим тийм хугацаа. Гэтэл бомбууд өнөөдөр сэргээд эхэлчихлээ ш. 200 орчим километр 2 төмөр замын ард бид нар харчлаа ш. Гүний уурхай гал их олон жил яригдсан. Одоо ингээд 1 сарын дараа ашиглалтанд орох гэж байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг өмнөхөөсөө бидний хувьд бол нэг ялгаатай огт сурталчлаагүй. Одоо ингээд тийм ковидын айдас хүүсээс гарч чадчихсан болохоор ойлгохыг тооггүй юм байна. Тий одоо бидний хувьд асуудлаа зөвөр ирэмлээл шийдээд л явах. Өөрөөр хэлбэл бомбын сэргэлт оюу толгой энэ төр мөнгө олоод эхлэнгууд дараагийн чухал төслүүд рүүгээ санхүүжлэх гэсэн. Би тэгж одоо би л тооч эхний бомбын сэргэлт гээд 6 сэргэлтийн бодлогын зөвхөн нэгдүгээр бүлэг нь энэ жил бид нар авилгалтай тэмцэгчэл гэж зарлж байгаа. Одоо тэр нь нүүрс зэсэн дээр байгаа эдийн засгийг ил болгох, төрийн өмчт компаниудыг ил болгох. Энэ хоёрхан зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол улс олон жилийн хугацаанд ярьсан нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5,000 ам доллар төрнө гэдэг маань ерөөсөө энэ жилийн төгсгөл болно. Ийм амархан уу? Би ирэх жил энэ жил болох юм яриад штэ. Эдийн засаг одоо 5-6% өсөлт гарнаа.
За эдийн засаг маань анх удаа 50 их найд, 55 их найд хүрч дотоодын нийт бүтээгдэхүүн тэлнэ. 1 сая жуулчин олон жил ярьсан 1 сая жуулчин статистикаараа давнаа. Нийслэлийн нийтийн тээвэр 100% шинжлэгдэнэ. Гэт би тодорхой яриад байгааз. Яагаад би тодорхой яриад байна вэ гэхээр төлөвлөлт мөнгөний хэвцээ учраас тодорхой яриад байгаа байхгүй юу? Тэрнээс би санал санаачлаг гаргаад байгаа юм шиг байхгүй юу? Энийг нөгөө нэг техник эдийн засгийн үндслүүдийг нь боловсруулахын тулд цар тахлын үед бид нар дув дугаа байсан байхгүй юу? Сая энэ ковидын одоо цаг хугацаа манай засгийн газарт ямар боломжит хугацаа өгсөн бэ гэхээр манай улсад шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн өмнөх бүх засгийн газрын эхлүүлсэн энэ одоо 6 сэргэлтэн дээр багц байгаа нийтдээ нэг 90 орчим төслийг бид нар эхнээс нь аудит хийсэн гэсэн үг. Бүх техник эдийн засгийн үндслүүдийг бидний хувьд бол зассан гэсэн үг. 2 хөрш болон бусад улс орнуудтай тэр хөдөө бодлогын гол яамдуудтай бидний хувьд бол ажилласан гэсэн үг. Хувийн хвшлүүдтэй бидний хувьд бол хилцүүлэгт орж исэн гэсэн хөрөнгө оруулагчтай. Ерөөсөө бидний хувьд гүйц төлөвлөж яана гэсэн үг. Мөнгөний бас гүйц тавьж яана гэсэн үг. Тэгэхгүй ч бол нийтийн тээврийг ер нь сайжруулах нь зүйтэй. Гэт 1 тэрбум төгрөг тавиад орчдөг. Хитгэн ч автаа бус. За тэгэл одоо нэг 3-4 автоос авчраад нөгөөдхөндөө суугаа шавуудаал яваад байдаг те. Ингиж одоо асуудал одоо хандаад бид 30 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр нийтийн тээврийн асуудал үнэхээр мөмбөл тэгэл 100 шийдчихэ. Гадаад харилцааны сэдвээр танаас асууя. Нэгдүгürt Оросын улбаны улс Украины дайн жил боллоо. Гадны эвлэлд та ярьцлага өгсөн байдаг. Гэхдээ Монгол улсын дотоодод та аль биесны байр суурь илэрхийлээгүй. Үнийг би тодтогч асууя. Хоёрдугаарт за гадаадын хөрөнгө оруулалт жуулчин татах зорилгоор Монгол Улсын засгийн газар Welcome to Mongolia энийг 23, 24, 25 онд хийх нэ. За мэдээж жуулч сэргэх бах, хөрөнгө оруулалт сэргэх бах. Эдийн засагт үнэхээр таата сэргэл тавьчих чадах уу? Монгол улсын байр суурь маш ойлгомжтой. Бид нар инх тайвны төлөө энэ нөхцөл байдлуудыг илүү энхийн замаар шийдвэрлэх арга замыг хайх ёстой л гэдэг байр суурь. Монгол бол land locked гэдэг. Гэтэ олон улсад бас бид нар бол mind locked биш гэдгийг хэлж байгаа. Тэрний үгээр тэгэхээр бидний хувьд бол парламентын цэцгэлтэй арчилсан Монгол улсын хувьд бол хинээс ч хамааралгүйгээр бид нар улс төрийн байр суурь бол олон улсад бол илэрхийлнэ. Ер нь яг бид нар байгаа зүйлээ тайлбарлах ёстой шүү дээ. Одоо 90-аад онд ч гэсэн бид нар ярихад бид нар байр сууриа олон улсын хэвлэлээр тайлбарласан учраас л бид нар ойлголцсон. Тэгэхгүй бол бид тайлбарлахгүй бол бидний өмнөөс хэн нэгэн буруу тайлбарлаад яваад байгаа бас магадaltaй. Тэгэхээр энэ агуулгаараа л одоо хандаж байгаа. Тэр эх жилийн хувьд бол бас манай аялал жуулчлалын салбарт бол болон олон улсын харилцаанд бол бас өсрөнгөө одоо өөрчлөлт гарах ийм одоо түүхэн жил байх болов уу гэж найдаж байгаа. Олон жил бид нар нэг сая жуулчин аавна гэж асуудал болсон. 400 сая шүү дээ таны хэлсэн тоо. 400 сая хаа? За 400 сая дээр бас тайлбар өгч үү? За тэг. Ярилцлагын өмнөх хэсэг хойдох хэсэг хоёрыг ингээд тасалчлаар утга нь жоохон өөр болчиход байх тийм. Монтажлаад. Тийм. Тэр бол нөгөө Баян Адаргын гүүр ашиглалтанд орох өдөр. Тэрэн дээр Талиб гэдэг тухайн үед одоо аялал жуулчлалын холбооны дэлхийн холбооны ерөнхийлөгч Монгол улсад ирсэн байсан. Тэгээд тэр хүн монголчууд та бүхэн зөвхөн одоо байгаа түүхээрээ зөвхөн одоо байгаа хил хязгаараараа сэтгэж болохгүй маа. Та бүхэн бол одоо маш том дэлхийн юм эзэнт гүрнийг байгуулж исэн ийм улс юм шүү. Тэгэхээр зөвхөн Монголын эзэнт гүрэнтэй холбоотой, танай түүхтэй холбоотой хүмүүс чинь жил бүхэн аялал жуулчлалдаа бараг 400 сая жуулчин ирэх юм боломжтой шүү. Зөвхөн л одоо ингээл нэг сая жуулчин аав, 1 сая жуулчин аав гээл байхаа байлаа. 1 сая жуулчтай ч хүрэхгүй бид нар чинь 30 жил болчихлоо шүү дээ. Одоо нэг өрлөл томорс тэгээ тэгж хийсэ. Тэгэхээр яг хөө тэрийг нөгөө нэг мэдээж яг энэ хэсгийг нь одоо хоёр талаас нь танаа 400 сая жуулч ирэх боломжтой гэчлээр сая жуулчиндаа хүрэхгүй байж чи одоо гэж бас тийм асуудлууд босно л доо. Ер нь бол манайх уул уурхаа дээр нэмэх нь аялал жуулчлал хөдөө аж ахуй. Тэгэд ойрын ирээдүйд ерөөсөө ингээл энэ хоёр салбар төрөлжин хөгжих боломжтой. Тэгэхээр эх жилийн хувьд бол бид нар одоо Welcome to Mongolia гэдэг юм том кампани хийжлийг хийх гэж байгаа. Аялал жуулчлалын хууль гарч байгаа. Монгол улсад ирж байгаа жуулчдад одоо бидний хувьд бол татварын буцаа олголтыг өгөхөөр болж байгаа. Нөгөө талаараа бид нар агаарын тээврийн либералчлал хийж байгаа. Тэрний юу вэ гэхээр одоо манай иргэд маань ажиглаж байгаа маш их олон одоо улсууд руу шууд нислэгүүдийн тоо нэмэгдээд байгаа. Энэ үл өөрөө юу вэ гэхээр агаарын тээврийн хэлэлцээрт бидний хувьд бол өөрчлөлт оруулчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр эх жилийн хувьд бол бид нар олон жил ярьсан 1 сая жуулчин даавал хүрнэ гэж бодож байгаа. Эх жил. За хөрөнгө оруулалтын бас одоо том уулзалтууд
энэ 100 бол одоо зохион байгуулагдана. Энэ дээр хэдүүлээ бүгдээрээ улсаа тал талаас нь одоо бас гоё харагдуулъя. Энэ гадаад харилцаан дээр бидний бас барьж байгаа нэг зарчим бол өмнө нь бусад улс орны засгийн газруудтай тохирсон бүх асуудлуудыг бид нар эцэлэн шийдвэрлэж байгаа. Ер нь нэг монголчууд тийм хэлсэн амандаа хүрдэггүй. Хоёрдугаарт Монгол ер нь их тийм засаглалын өдөр их тогтургүй. Тэгээд урт хугацааны бодлого байдгүй гэдэг ингээд ойлгогдчихж байна. Тэгэл одоо нэг ерөнхийлөгч нь очиод төмөр зам барина гэх тэнгуут нэг сайд нь зогсоогоод дунд нь хөрөнгө оруулагчд хохирчж байгаа. Хинч хариуцлага хүлээдэггүй. Нэг хөрөнгө оруулагч хүрээд ирдэг байшин барьжсэн чинь манай хуулийн хэлтийн байгууллагууд зохиомл хэрэг үүсгээд газрыг нь булгаад авчдаг. Хэн дахиж Монголд итгэж хөрөнгө оруулалт хийх юм? Тэгэхээр ийм асуудлуудыг бидний хувьд бол ингээд ер нь бол хэрэгцээ хувьд бол одоо бүтэн цэгцлэгч хэлж зарлаж байгаа. Монголын одоо заавал андгаа юм а гэдэг гоё үг гэдэг чтэй. Тэрэн шиг монголчууд заал гэсэн бол заа байдаг. Монголчууд хилцэл хийсэн бол тэр нь хилцэл байдаг. Бүх хувийн хвшилтэйгээ, бүх иргэдтэйгээ хамтраад улсынхаа нэрийг дэлхийд өргөх ийм одоо жил бол 2023-аас 25 он байна. Энэ бол одоо Монголд тавтай морил гэдэг жил маань зөвхөн аялал жуулчлал биш. Энэ эрх зүйн хувьд ч гэсэн хөрөнгө оруулагчдыг хамгаалахын том жил болно. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан. Эдийн засгаар бид нар хөрөнгө оруулалтын одоо гадаад хөрөнгө оруулалт худалдааны агентлаг шинээр байгуулагдаж байгаа. Хуучин FIFTA-с хэрэгжинэ гэсэн. Хуучин байсан шүү. Тий байсан. Тэгэхээр энэ бол одоо өөрөө бас тийм том зүйл бас болно гэдгийг хэлье. Ерөнхий сайдаас ярьцлага авч байгаа дээр заавал тодруулах нэг хідэн жижиг асуултууд байна л та. Зарим нь хувь хүний тань одоо яг зүгээс хариулах асуултууд байгаа. Тухайлбал Германы айлчлал дээр таны айлчлалыг бүр бүдгрүүлээд нэг цагны асуудал гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр үнэтэй энэ цагийг би андуураг бол Брэндон Роликсийн байсан баг. Цагны хувьд бол одоо 40 насны төрсөдөр манай одоо Баатар ах авчихсан юм цаг бэлгэлсэн гэсэн үг. Германы айлчлал бас нэг босон зүйл бол тэр нэг онгоцны нислэгтэй холбоотой асуудал. Тий. Тий, онгоцны нислэгтэй холбоотой асуудал бас яг тайлбарлаж чадаагүй. Тэр бол уг нь сангууж тэмнэх гэсэн хандлага. Тэгээд бас нислэгэн дээр одоо тийм ойлголтын зөрүү гарсанд бол хүлцэл өчье. Тэгэхээр тэрэн дээр бас тухайн үед иргэдийг бухимдуулсандаа бол хүлцэл өчье. Ер нь төр өөрөө энгийн хэмнэлттэй төрийн хэмнэлттэй хуулийн дагуу энгийн шиг нь бол их тийм чухал. Тэгэхээр энэ дээр бол одоо хандлага нь бол тийм байсан. Таны дипломыг хүмүүс хуурамч байсан цаг хугацаанд мастер одоо бакалавр хоёрыг зэрэг хийлээ гэж ярьжсэн. Харвард сурсан сураагүй гэл. Гэхдээ тэр чинь Google дээр л бүртгэл дээр нь гараад ирчихлээ зү шүү дээ. 15 онд төрийн удирдлагын мастер одоо хамгаалсан. Тэгэхээр одоо энэ тоглоомынхаа дүрмийг би өөрчлөе л гэж одоо чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Энэ агуулгаараа би өөрөө үнэн байхгүй бол би яаж одоо үнний төлөө явах юм бэ? Одоо нүүрсний хулгай, хөгжлийн банк гэл төрөл бүрийн хулгай, авилга, энэ нийгэмд байгаа утаа, ядуурл, түгжрэл гэх бүх асуудлыг ярихаар явж байгаа л тогтолцооны өөрчлөл рүү та хариулт өгöd байх юм. Тэгэхээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөл эсвэл цоо шинээр үндсэн хууль бичих асуудал нийгэмд яригадаад байна. Тэгэхээр миний гарт одоо яг таны гаргасан захирамж байж байна. Тэгэхээр энэ захирамжийг харахаар намрын их хоёр тэргүүтэй хүмүүсийн бичээ цоо шин үндсэн хууль бариад яваад байгаа энэ асуудал тантай холбоотой юу? Та яг ийм үүрэг даалгавар захирамж гаргасан уу? Энэ дээр та ямар тайлбар их вэ? За Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаад одоо 30 жил болчихлоо. Тэгэхээр ер нь 30 жилийг ингээд бүхэлдэн дүүнэх хэрэгтэйгээр яриад байна шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийн 30 жилтэй холбоотой олон улс төрийн намууд олон одоо эрдэмтэн судлаачид ер нь бол одоо ингээд орж ирж уулзсан. Үндсэн хууль батлагдсан ардын хурлын одоо депутатуудтай ч бас уулзсан. За үндсэн хуулийн 1992 оны протоколыг бас хэвлүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр олон нийт илүү дүгнэлттэй байгаасаа гэх. Тэр бол 30 жилийн өмнө болж исэн одоо төсөөлөл буюу протокол. 30 жилийн дараа бодитоор аль нь хэрэгжив, аль нь хэрэгжсэнгүй гэхээр энэ бол бодиттой дүгнэлт мөн бохгүй. Бид нар тэр үндсэн хуулийн протоколыг бол эхлээд одоо маш сайн судлах хэрэгтэй байна гэж би бодсон. Алдаа оноогоо дэнслээд оноон дээрээ тулгуурлаад алдаагаа засаад илүү л одоо амжилттай явах хэрэгтэй шүү дээ. Улс орон. Тэгэхээр бидний хувьд бол дүгнэлт их бодиттой байх хэрэгтэй. Дүгнэлт их бодиттой байх хэрэгтэй. За энэ агуулгаараа бол би бүхэл хүмүүст нээлттэй хандж байгаа. За 3 хэсэгт үзэл бодол ер нь хуваагддаг юм лээ. За ер нь шинжилсэн найруулга буюу одоо үндсэн хуулийг бол шинээр хийх ёстой гэдэг хэсэг хүмүүс байна. Одоо ч бол 2 танхим ч юм уу.
Ийм одоо том суурьтай асуудлууд ерөнхийлөгчийг парламентаас сонгох ч юм уу. Энэ асуудлууд бол бүгдээрээ шинжилсэн найруулга гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр хийхлээр бол хитрхи том агуулга хөндөчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг өгүүлбэр өөрчлөгдөнгүүт дагаад хэд хэдэн өгүүлбэр дээр өөрчлөлт ороод тэр нь 30% болчихдог. За нэгвэрлүү шинжилсэн найруулга гэдэг нь бол одоо нэлээд тийм том хэмжээний одоо өөрчлөлтийг 30 жил болцсон юм чинь хийх цаг болсон гэдэг. За энэ тохиолдолд мэдээж ард нийтийн санал асуулга явах хэвээр нийгэм маш олон талаас нь одоо хилцээд нийгэм хүлээмжшүүлсэн тохиолдолд одоо нөгөөрлөл шинжилсэн найруулга хийгдэнэ гэсэн үг. За гэхдээ өнөөдөр ялангуяа одоо туршлагатай олон жил болсон парламентын гишүүд туулаад гарцсан өнгөрсөн 30 жилээ дүгнэж ярьж байгааг бол би буруутгахгүй. Тэгэхээр энэ чинь баг 10-аад уулзалтын нэг нь л ихвэр дарахаа уулзалт. Тэгэхээр би бүгд нь л та нар маань санал санаачлагаа гарга засгийн газар чадлаараа л дэмжиж. Тэгээд санал дүгнэлт одоо боловсруулах ийм л одоо ажлын хэсэг гэж ойлгож байна. За нэг хэсэг нь бол ийм хүмүүс байна. Хоёр дахь хэсэг нь бол үндсэн хуулийг бол ер нь бол одоо шинжилэн найруулах бол цаг юм биш. За энийг бол нэмэлт өөрчлөлт маягаар ингээд яваад ах хэрэгтэй гэж үздэг ийм хэсэг хүмүүс байна. За жишээлбэл одоо манай гончиг төрж байгаа байна. Үндсэн хуулиа одоо боломжийг нь бол бид нар шавхаагүй. Сахигтун мэдгтун гэдэг хоёр заалтыг нь хэрэгжүүлэхгүй яваад ирлээ гэж. Бүтэн мэдэхгүй байгаад байна, сахиж чадахгүй байгаад байна. Нэмэлт өөрчлөлт бол болно. Жишээлбэл сонгуулийн тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй гэдэг. За нэг хэсэг нь бол ерөөсөө огт өөрчлөлт хэрэггүй. Энийг бол үндсэн хууль биш. Одоо салбарын хуулиар зохицуулах хэрэгтэй гэдэг. Ийм байр суурьтай. Миний хувьд бол аль нэг талд нь орсон юм байхгүй. Ерхий сайдын хувьд. Гэхдээ аль тал нь өөрийн ихтгэл өмчлөлтэй байгаа учраас би аль тал дээр нь одоо эрх хэрэгч намын даргын хувьд бол дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зүгтэл гэдэг байр сууриас хандж байгаа. Өөр нэг бас юу байдаг нь одоо эрх хэрэгж байгаа намын даргын хувьд одоо ингээд та нар л ялаад байгаа наад одоо ялаад байгаа тоглоомын одоо дүрм ялаад байгаа наад тогтолцооноос одоо болох ёстой штэ бид нэр ингээд одоо парламентод байх ёстой төлөөлөө өсгөх ёстой штэ шинжилсэн найруулга хийж болно. Гэхдээ нэг намд авангаас нь байж болохгүй штэ гэдэг ингээд байгаад байдаг. Тэгээд тэг гэхэлэр хоорондоо бас байр сууринууд нэгдэж өгдөг. Дотроо их мэтгэлцэн өрнөд өгдөг. Тухайлбал одоо тоо тогтолцооны асуудал. Миний байр суурь бол нийгэм дэмжиж тоо тогтолцоогоо засаад явъяг бол болж байна. Гол нь сонгуулийн хууль хэлцгээс өмнө хийгдэхгүй болохгүй. Энэ хуучин байгаа энэ системээр явъяг бол болж байна. Шинжилсэн найруулга одоо хийгээд манай одоо ахмадууд маань голдуу хүмүүс бас ийм байр суурьтай байна. Би дэмжиж байна. Гэхдээ гол нь нийгмийн дэмжлэгийг аваад ойлгуулах хэрэгтэй. Энэ цаг хугацаа хэрэгтэй л гэдэг л байр сууриас л хандж байгаа. Энийг тодруулах асууч. Таны энэ ажлын хэсэг байгуулах тухай захирам дээр чинь зүгээр нэмэлт өөрчлөлт оруулж шинжлэх асуудлаар гэж юм тийм үү? Улс төрийн намууд дээр боловсруулагдсан саналуудыг нэгтгэн боловсруулах юм ажлын хэсэг юм байна. Гэтэл нөгөө хүмүүс өөрсдөө каналаар ойлгоод цоошин үндсэн хууль бичээд дипломат төлөөлөгчийн газруудаар тараацсан юм уу? Одоо энэ асуудлыг бол инхүүр даргаас илүү асуух нь зүйтэй байх л да тийм ээ. Тэгвэл энэ төсөл юм байна гэж ойлголтлоо. За тэгвэл яг оюун эрдэнэ гэдэг хүн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ? Тухайлбал гишүүдийн тоо хэд байвал зүгээр пропорционал систем байх юм уу, мажоритар нь байх юм уу? За тэгээд дээд доо танхим байх юм уу? Ер нь ямар өөрчлөлт хийж би засаглалын хямралаас бид гарах ёстой вэ? Салаад замын уулзууд дээр бид байна. Шинжилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт хийх, огт өөрчлөхгүй байх. Алинд нь ч одоо Монгол Улсын ерхий сайдын хувьд, эрх хэрэгч намын даргын хувьд би нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Зөвхөн хувь хүний байр суурь одоо оюун эрдэнэ гэдэг хувь хүний байр суурь юу вэ гэж тодруулбал би бол холимог тогтолцоо зөвөө гэж хэлнэ. 12 оных шиг. Тий, гэхдээ 12 оныхад хэд хэдэн дутагдлууд байсан. Нэг нь юу вэ гэхээр холимог тогтолцоог хийвэл энэ яг 50-50 байх хэрэгтэй. Энэ бол яг юу л да одоо Герман тим за парламент Оросын албаны улсчил тим, эмтгэгчил тим, ер нь бүгдээрээ л тим. Холимог гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тойргоос одоо парламентын гишүүд сонгогдно. Энэ бол тойргоо төлөөлнө гэсэн. Үндэсний хэмжээнд парламентын гишүүд сонгогдно. Тэр нь бол үндэсний хэмжээний илүү бодлогоо тодорхойлно гэсэн үг. Маш энгийнээр бол ийм одоо ялгаатай. За шууд сонгох буюу одоо бидний ашиглаж байгаа мажоритар тогтолцоо бол давуу талтай. Тэр нь бол яг уу гэхээр иргэн бүхэн нөгөө сонгох гэж байгаа хүнээ бол ингээд имэрч тэмтэрч үзнэ.
нөгөөдг нь шууд очиж уулзна тийм ээ. За тэгэхээр энэ үл ингээд бас манай сэтгэлгээнд бол их тохироод идэв юм шиг байна. Сул талууд бас байна. За шууд сонгогдож байгаа учраас яг үгээр нөгөө нутгийн зөвлөл одоо их чухал байна гэдэг ингээл нутгархаад байна гэдэг чинь энэ ер нь сонгуулийн тогтолцооноос л болоод байгаа шүү дээ. Яг тэгэхээр тэр чинь нутгархаас арга байхгүй. Очиж тэр нутгасаа саналаа авах гэдэг юм чинь. Тэндээс сонгогдвол. Тий. За хоёрдугаар яг удахгүй бол нийт масс удаад нэмэх. Хоёрдугаар яг үгээр тэр чинь юу вэ? Нутгасаа одоо ингээ хүмүүс томилох хэрэгтэй гээл. Одоо энэ нэг авилгалын бас нэг юм асуудал чинь тогтолцооноос бас гарсан юм уг үндэс нь мөн бохгүй. За нэг гишүүн нь нутгасаа баах хүн томилоод идэг, нөгөө гишүүн нь огт хүн томилдгүй. За ингээд ахлаар чинь томилоод байгаа хүнийг нь илүү дэмжинэ. За хоёрдугаарт нөгөө хүмүүс мөнгөтэй байх хэрэгтэй. Тэр чинь одоо нэг хадгалаа цагаан сар бэлэг дурсгалын зүйл өгөн нөгөө тогтолцооных нь онцлог нь өөрөө тийм юм чинь. За ингээд тойргийнхныгоо гадагшаа явуулах хэрэгтэй. Гэт энэ чинь нэг шууд сонгогдож байгаа учраас бараг хүн амгүй мөртлөө томоо сургууль усан байсан байх. Тий, одоо тэгээд нөгөө нэг юм одоо тэр чинь юу байх хэвээр өөрөх л тойрог нь чухал байх хэвээр шүү дээ. Тэр тойрогдол болж байвал болоо. Тэр аймгийн төвөнд хөгжихгүй байхад сум нь хөгжөөд байгаач бас боломжтой. За би ч бас мажоритар тойрогоо сонгож ирсэн би ч тийм сэтгэл зүйтэй байсан. Одоо нийслэлч гэсэн бас тийм. Нийслэл ингээд нөгөө нэг нийслэлээс бүтэн сонгогдохгүй байгаа учраас нийт төгжрлийн асуудал парламентын гишүүдэд тийм хамаатай зүйл биш байхгүй. Утаач хамаагүй. Тий, утаач хамаагүй байхгүй. Сонгон сургуультай байх нь бол чухал. Тойрог хурдны зам байх нь бол хамаагүй шүү дээ. Сонгогдсон дүүргүүдэд гэр хорооллоор зам тавигдах нь бол чухал. За ингээд яг хөглөр энэс болоод юу болдог вэ гэхээр засгийн газар ер нь бол ийм хөгжлийн бодлогоо төлөвлөж чадахгүй болчихдог. Гишүүн бүхэн төлөвлөнө гэсэн. Ингээд 76 ерхий сэттэй болцсон. Дээрэс нь нөгөө мажоритар тогтолцооч яг хөглөр намын хатуу гишүүнчлийг дэмждэг. Тэр намд илсүүлэл өгдөг. Нөгөө тэгсэр байгаа яг хөглөр одоо хоёр том намтай бусад намууд ер нь бол оролцох боломжгүй болчихдог. Дээрээс нь мажоритар тогтолцооны бас нэг онцлог бол санал гэгддэг. Жишээлбэл одоо нийт сонгогчдын 50 хүрэхгүй саналаар нийт парламентын 80 орчим хувийг бүрдүүлж болж байна гэсэн. Мажоритар тогтолцоонд очиж ялсан хүмүүсийн нийлбэр. Тэгэхээр яг үгээр нөгөө нэг хүсэж байгаа дүр нь парламентод орж ирдгүү. Тэгэхээр яг нөгөө парламентаа хараад болохоор намайг төлөөлөхгүй байна гэдээ уурлаад байна. Уул нь бол парламент ч нөгөө иргэдийн төлөөллийн төв байгууллага. Тэгэхээр миний төлөөлөл гэдэг нөгөө парламентч нэг тийм солонгийн долоо өнгөш харагдаж байгаа хэвээр. Хүн бүхэн өөрийгөө толинд харж байгаа юм шиг байх хэвээр гэдэг чинь парламент бол. Тэгэхээр одоо бол яг хөглөг дандаа мөнгөтэй хүмүүс юм шиг. Дандаа одоо ингээд ийм дарга хүмүүс байгаад байгаа юм шиг. Тэнгүүд парламент нөгөө иргэдээсээ холдчихсан гэсэн. Ер нь энэ 76-ыг яагаад нэмэх гээд байгаа юм бэ гэж хүмүүс уурлаад байгаа нь миний төлөөлөл гэж харахаа болчиход байгаа тал ер нь гол асуудал байдаг. Энэ дарга гэж хараад байгаа байхгүй. Гэтэл уул нь парламентын гишүүн гэдэг бол дарга биш. Парламентын гишүүн гэдэг бол ерөөсөө иргэнийг төлөөлж байгаа төлөөллийн төв байгууллага. За энийг бол яаж застдаг вэ гэхээр бусад улсуудын хувьд бол яг хөглөр үндэсний хэмжээнд яг бодлогоо одоо гарах энэ хувь тэнцвэрсэн тогтолцоог бол ашигладаг. Пропорционалын давуу тал нь юу юм бэ? Бид нар энэ системээр 2012 онд сонгуул хийсэн. Үр дүнд нь олон нам бас шинэ намууд парламентод гарч ирж ирсэн. Яг өнөөдрийн байдлаар 2 сонгуул дараалаад ялцсан ийм үнэмлэхүй олонх байгаа Монгол Ардын намд энэ тогтолцоо ашиггүй юм шүү. Хувь тэнцвэрсэн буюу одоо пропорционал тогтолцоо юугаараа ач холбогдолтой вэ гэхээр үндэсний хэмжээний ийм одоо том асуудалд мөнгөө зарах ийм боломж үүсдэг. Тэр нэгс үг шүү дээ одоо улс нэг тойрог гэсэн үг. Тэгэхээр яг үгээр нүүлдрүүдэд барья. Улаанбаатар хотын одоо төгжрөл тойргууд дээр тараад цацж байгаа хэдүүлээ хадгалаад Улаанбаатар хотооны тойрог хурдны замтай болгочихё. Тийм ээ. За одоо бид нар энэ Улаанбаатар хотын одоо энэ дагуул хотуудыг барих тал дээр хэдүүлээ ингээд нэг санаачлаг гаргачаа тэр гэж ярьдаг хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. 50% нь болно гэсэн үг шүү дээ. За нөгөө талаараа ингээд одоо хувь тэнцвүүлээд ирэхээр яг үгээр нутгарах тойрогжих гэдэг энэ үзэгдлээс илүүтэйгээр нийгмийн сегмент чухал болно гэсэн үг. Яг л тэр чинь үндэсний хэмжээнд санал авч байгаа юм чинь багш нараас санал авах хэрэгтэй. За боловсролын бодлого яах вэ? Эмчнэрээс санал авах хэрэгтэй. Эмчнэрийн бодлого яах вэ? За тэр байтугай одоо зарим улсад жишээлбэл нийгмийн хэт цөөнх тэр бүрээд өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж чаддгүй хэсгийг төлөөлүүлдэг. Чинь хөгжлийн бэрхшээлтэй ирээд. Хөгжлийн бэрхшээлтэй ирээд мажоритар тогтолцоогоор шууд сонгогдох бол бас тийм амар биш. За бараг л боломж. Тий. Тэнгүүд яг уу гэхээр одоо улс төрийн нам бол яг уу гэхээр жишээл одоо хувь тэнцвүүлж байгаа тогтолцоонд бид хөгжлийн бэрхшээлтэй энэ
одоо иргэнийг бид нэр та бүхнийг төлөөлүүлж бидний хувьд бол одоо яг энэ бодлогоор нэр дэвшүүлж байна. За жишээлбэл бид нар малчтай одоо уулзалт хийгээд за нийт малчтын төлөөлөл болгож одоо энэ хүнийг бид нарын хувьд бол парламентд одоо та бүхнийг төлөөлөл гэж сонгоно. Тийм учраас энэ хүнийг төлөөлөл гэж бодож бид нар саналаа өгөөрэй гэдэг. Тэгээ ийм багийн тоглолтохгүй нөгөө дөрөв нь өөрөө тийм гэсэн үг. Тэгэхээр яг гэхээр энэ өөрөө нөгөө ингээд 50-50 болчихлоо. 50% тойрогч үзэгдэл 50% тэр тойргийн хэд тойрогч үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. За энэ тохиолдолд яг санал гээгдэхгүй. За санал гээгдэхгүй тохиолдолд яг за эргэж байж магадгүй сөрөгч байж магадгүй нэг зүйл нь за баг ихэнх тохиолдолд хамтарсан засгийн газар болох магадaltaй. Нэг нам дангаараа одоо үнэлэхгүй ялах боломж байхгүй болчихдог. Европ ер нь тийм. Тий, Европ ер нь тийм шүү дээ. Одоо нөгөө нэг ийм тогтолцоотой учраас тийм байхгүй. Тэгэхээр яг гэхээр одоо нөгөө улс төрийн одоо нэг байн гомдчихдаг бас нэг намууд байгаа шүү дээ. Парламентын сонгуульд бүхэнд л өрсөлдөж өрсөлдөж тэгээд өрсөлддөг тэгээд очиод дундчдаг. А тэр одоо бусад улс төрийн намуудад одоо орон зай гаргаж өгнө гэсэн бас нийтлээ. Тэрний юу вэ гэхээр босох хувь тогтооч гэсэн үг. За 3% ч юм уу. За 5% ч юм. Тэр хувийг давлаа л бол яг гэхээр одоо төлөөлөлтөй болно. А тэгээ яг гэхээр ер нь бол яг энэ хувь тэнцвэрийн тогтолцоо ингээ ороод ирвэл манайх бол нэг 4-5 одоо Монгол ардын нам арчсан намаас гадна энэ 4-5 одоо парламентын намуудтай болно гэсэн үг. Тэгэхээр энийг ингээд нөгөө нэг зөвхөн бид нар өнгөц хараад одоо нэг хитэн нөхдүүд юу яагаад байна нөгөө нэг хаалгаар хөөгөө гаргацсан чинь тооноор ороод ирлээ тэр гэж бас харж болохгүй юм байна. Тэгэхээр одоо бидний хувьд бол нэг 30 жил яваад ирчихэж байгаа юм чинь одоо бидний хувьд бол зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Гэхдээ би бол дахиад хэлэхэд энэ бол Монгол ардын нам тийм ашигтай зүйл бас биш. Яг нөгөө нэг одоо эрх баригч нам талаас харуул. Байнга үнэмлэхгүй одоо ялах тоглоомын дүрмээс Монгол ардын нам татгалзна гэсэн үг. Гэхдээ энэ нэрвэ нийгэм зөв бол хит мөнгөний сонгуул багасаад улс төрийн намууд төлөвшөхөд хэрэгтэй бол Монгол улсад хэрэгтэй бол тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн намууд дэмжүүл бид нар энэ өөрчлөлтийг хийх бэлэн байна л гэж байгаа. Өөрчлөхгүй явал бас бэлэн байна л гэж байгаа. За тэгвэл өөрчлөхгүй гэдгийг энэ нөгөө эхэлсэн яваад байгаа зөвлөлдөх санал асуулгаар шийдэх юм уу? Зөвлөлдөх санал асуулагч нь бол үндсэн хууль өөрчлөх үгүй эсхийг шийдэж чадахгүй л дээ. Энэ зүгээр яг гэхээр ер нь бол үр дүнгээс нь тэр хэсгийн сургуульд аваад явуулах механизм юу? Томсгосон ер нь бол ийм фокус группийг хилцүүлэх гэсэн үг. Тэнцэнэ саяны 3 зүйлийг л асууж байгаа. Нэгдүгээрт шинжилсэн найруулга байж болох уугүй юу? Хоёрдугаарт нэмэлт өөрчлөлт байж болох уугүй юу? Гуравдугаарт огт хөндөхгүйгээр салбарын хуулиудаараа зохицуулаад явж болох уугүй юу? Гэтэл ийм 3 юмыг асууна. Тэгээд дахиад хэлэхэд улс төрийн намууд одоо өөрсдөө шийдэх гэж байна. Би бол одоо яг зүгээр бас ингээд сонгуульд өгч чинь хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдөё л гэж байна би. Дараа нь гомдлого. Тэгээд одоо харин та хэд маань эвлэж нэгдээд хоорондоо баг маргалдаад байр суурьа илэрхийлээч. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийт тогтолцоо энэ бүх зүйлүүдэд тайлбарлаач. Манайд телевизэд ирсэн иргэдийн асуулт дотор маш олон хүн хүүхдийн мөнгийг ялгуурлаж өгч байгаа дээр бухимдалтайгаа илэрхийлсэн. Танаас энийг заавал асууж өгөөрэй гэж хаягдсан. Тэгэхээр ялгуурлахгүйгээр хүн болгонд тэгш олгох ийм боломж бий юу? Хүүхдийн мөнгө ийм асуудал үүсдэг ер нь зүгээр цаана төсөв хэлцэх болгонд олон улсын байгууллагууд зөвлөмж өгдөг юм. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ хүүхдийн мөнгө халамж юм бол энэ бол хэд хавтгаарсан халамж гэж одоо олон улсын байгууллагууд үздэг гэсэн үг. 1.3 орчим их найд төгрөгийг одоо хүүхэд бүрт өгнө гэдэг бол Монгол улсын эдийн засаг өөрөөсөө хэтэрхий хүнд ачааг үүрчин. Эн чинь юмны үнийн өсөлтийн суурь болгоно гэдэг ийм зөвлөмжийг өгдөг. За тэр нь эдийн засгийн онлын хувьд бол үнэн. Монгол улсын эдийн засгийн багтаамж 40 их найд 12 их найд нь улсын төсөв. За тэгээд тэрний 1.3 их найд нь ерөөсөө хүүхдийн мөнгө. Тэгэхээр эн чинь бол нэлээд их тийм том хэмжээний одоо халамж гэж ойлгож бас болохоор. Гэхдээ энийг халамж биш гэж үзэх хэсэг гэдэг. Энэ л одоо амжиргааны яг бодит хөшүүрэг гэх юм уу тийм одоо бодит хөшүүрэг бараг цалин шиг ойлгоод байна шүү дээ. Тогтмол орлого. За нөгөө талаар энэ бол одоо нэг ёстой нэг байгалийн баялагын үр өгөөжөөс ердийн хүртгэлтэй зүйл гэж
үзэж байгаа юм хоёр философи байдаг. Хэрвээ энэ халамж биш гэж үзвэл хүүхэд бүхэнд олох нь зөв болно. Яг зөвхөн цаашдаа маргаан байхгүй болно гэсэн үг шүү дээ. Халамж гэж үзвэл баг багаар одоо халамжийг зорилтод одоо хэсэгт нь шилжүүлж илүү халамжаас хөдөлмөрт гэдэг энэ концепц явах ёстой гэдэгт л маргаан болоод идэв. Хүн амаа өсгөх бодлого байж болох юм тийм ээ. Хүн амаа өсгөх бодлого байж болно. Тэгэхээр яг уу гэхээр одоо энэ бол ингээд нийгмийн том маргаан болж байна. А энэ нийгмийн том мэтгэлцээнийг миний бодлоор бол олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч гэсэн харж байгаа байх гэж би бас бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр бол хүүхдийн мөнгө гэдэг бол зөвхөн халамж гэж үзэхэд бол манайд бол эрт байна гэж би бас хэлэх гээд байгаа. Нэг үгээр хэлбэл энэ бол өөрөө одоо манай хүн амаа өсгөх бодлоготой уялдаж одоо иргэдийн маань хувьд ойлгодог. Бас байгалийн байл өгөөжтэй уялдуулж ойлгодог. За мөн одоо энэ ковидын болон энэ одоо дэлхийн геополитикийн сорилтын дунд амжиргааны их үүсвэр болдог ийм одоо орлого учраас энэ дээр одоо засгийн газар болон их хурлд зөвлөмж өгтөө бас илүү их тийм бодиттой дахиж судалж үзээсэй л гэж. Эдийн засгаач эрчимтэй сэргээжүүл хүүхдийн мөнгө харахгүйгээр ажлын байр бий болно л та тий. Эхлээд маш яралтай саад болж байгаа тээврийн асуудлыг шийдэжээ. Саад болоод байгаа авилгалын асуудлыг зэгцэлжээ. Тэгэхээр би хэлээд байгаа шүү дээ. Аяндаа одоо жишээлбэл энэ эдийн засаг маань 1-2 жилийн хугацаанд тэлчихнэ. Хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна. Энэ тохиолдолд яг хөөхлөөр улсын төсөвт зарцуулагдах одоо хүүхдийн мөнгөнд дүн 1.3 их найд байсан ч гэсэн дарамт биш болно. За авилгын асуудлыг үнэхээр хүмүүс үзээ ядж байна. Энтэй хийх тэмцлийг бол хүмүүс дэмжиж байна. Нөгөө талаасаа та яг өөрөө авилгыг бууруулна, энэ тэмцлийн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байж чадж байна уу? 2023 он бол одоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд болоогүй том хэмжээний үр дүн энэ одоо 5 иш ажиллагааны хүрээнд бол гарна гэдэгт бол би огт эргэлзэхгүй байна. За тэр тусмаа олон нийтийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр ингээд бид нэр явхад бол том одоо үр дүн яг оюутлагыг бид нэр хийсэн шиг эрдэнэт дээр одоо үр дүн гаргаж чадсан шиг одоо байгаа энэ төсөв дээр реформ хийсэн шиг цэцэрлэг дээр үр дүн гаргасан шиг эрт илрүүлэг яваад үр дүнд хүрч байгаа шиг авилгалыг ч гэсэн бид нэр зэгцэлчих боломжтой. Яг тэгэхээр мэдээж том түвшний асуудал 30 жил хоримтлагдсан олон асуудлууд байна. Гэхдээ энийг одоо бүгдийг илчилж ялан дийлэх одоо ер нь бол нэг том боломж бол яалтчгүй олон нийт байдаг. Ер нь бол ард түмнээс илүү том эрх мэдэл гэж хааж байхгүй. Олон нийтээс илүү хүчтэй улс төр гэж байхгүй. Тийм учраас арчлан улсын хамгийн гайхамшигтай давуу тал бол өөрөө энэ. Нүүрсний хулгай тай тэмцээд тэгээ дээрээс нь танд одоо хуримтлагчлаа олон сэдв эрдэнэт байна. Ойдлохоо дубан гэрээ цуцалсан гэл ингээл олон юмн дээр та гал үрээд ингээд бүр заавал шатаад ингээд эцсийн нь үрдэн хүсгээд алхам бүртээ дайсан бэлдээд ингээд явж байгаа чи яг юуны төлөө юуны мөн чанар нь хаана оршиж байгаа. Хувь хүний хувьд одоо би ч нэг тийм хүнтэй муудаад ах дуртай юм шүү дээ. Гэхдээ энэ бол нөгөө хувь хүнтэй холбоотой субъектив юм нэгч байхгүй. Би зүгээр тогтолцоо засах гал байгаа. Тэр мөрөөдөл маань авилгал саар болоод байна. Магадгүй энэ улс төрд хийх гэж хүсэж байгаа зүйл маань энэ. Тэрний үг гэхээр тогтцсон байгаа авилгалын системийг нураахыг хүсэж байгаа. Улс төрч уул уурхайн компаниудаас санхүүжилт авдгийг болиулахыг хүсэж байгаа. Банкны салбар бусад жижиг бизнес рүү ороод ахыг хуулиар хязгаарлахыг хүсэж байгаа. Байгалийн баялаг эзэмшиж байгаа нөхдүүд бүгдээрээ хөрөнгийн бирждээр листед компани болохыг би олон нийттэй хамт шахахыг хүсэж байгаа. Улс төрд орсон хүн бизнесийн хувьд хохиролтой байхыг би хүсэж байгаа. Тэр бом төгрөгөөр санхүүждэг сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг хүсэж байгаа. Улс төрийн намууд илүү бодлого ярьж өрсөлддөг байх эрх зүйн орчин бүрдээсэй гэж бодож байгаа. Төрийн албан хаагчид би төрийн албан хаагч биш би татвар төлөгчдийн санхүүдээр амьдарч байгаа үйлчлэх ёстой албан тушаалтан гэж ойлгодог байхын реформыг би хий гэж бодож байгаа. Парламентын гишүүд би бол дарга гэж бодох биш. Би бол олон нийтийг төлөөлж байгаа төлөөллийн төв байгууллагын сонгогчдын мандат гэдгээ ойлгох цаг ирээсэй гэж бодож байгаа. Энэ бүх зүйлийг өөрчлөөд шинэ 30 жилийг эхлүүлэхийг л хүсэж байгаа. Энийг л би Алсын хараа 2050 одоо урт хугацааны хөгжлийн бодлого гэж нэрлэж байгаа. Энийг л би шинэ сэргэлтийн бодлого гэж одоо томьёолж байгаа. Гайхамшиг бүтээх гээд байгаа зүйл биш. Зүгээр л хэдүүлээ хим хэмжээтэй, эрх зүйтэй, хуультай, авилгалгүй, энгийн хөгжсөн бусад улстай адилхан бол. Ингэснээрээ дундаж давхрах өсөн амьдралын чанар эрс нэмэгдэн шинэ 30 жил илүү ихтгэл найдвартай болно. Монгол улс өөрөө олон улсад одоо бүс нутагтаа тэргүүлэх юм эдийн засгийн өсөлттэй, эдийн засгийн өсөлт нь
хүртээмжтэй. Байгалийн баялагтай байлаа гэдээ яг үнэхээр одоо хуваарлт нь шок болчиход байна шүү дээ. Олон нийттэй гэж би олон дахин яриад байгаа нь ерхийдээ олон нийттэйгээ байхад асуудлуудыг шийдэж чадах юм байлаа гэдэг итгэл үнэмшлэл би авсан. За баярлалаа. Хоёулаа ярилцлагын туршид авилга, за түнтэй тэмцэх аргууд, нүүрсний хөгжлийн банкны хулгай тийм үү. Ер нь тэгээд улс төрд энэ 30 жил бугшаад нийгмийг буруу залаад байгаа энэ тогтолцооны гажуудал түүнээс гарах гарц гээд маш олон сэдвээр ярьлаа л та. Бидний урилгыг хүлээж аваад студид ирж тухтай дэлгэрэнгүй ярьцлага өгсөн Монгол Улсын ерхий сайд танд баярлалаа. Сар шинийн баяр төгссөн байна. Монгол хүн амны бэлгээрээ хэдүүлээ бас 30 жилийн шийдэггүй асуудлыг дараагийн 3-4 жилд амжуулах боломж байна гэдэг дээр ерхий сайдын болон түүний багийн шийдлүүд, асуудлуудыг сонслоо. Манай ярьцлага Монголын үндэсний олон нийтийн телевизээс гадна Монголын үндэсний радиогоор давхар явж байгаа. Ингээд үзэгч та бүхэнд баярлалаа. Анхаарал хандуулсанд. За та бүхэн сар шиндээ сайхан баярлалаа. Бидний ярьцлагыг анхааран үзсэнд баярлалаа.